чихнийхаа гидсийг хөхүүлвэл чихэн дээр нь илүү ингээд амьсгаа орж ирэнгүүт сэрэл нөдөлдөг. Эсвэл илүү тийм сэрлийн цэг гэхээсээ илүү нэг үнэрээр илүү сэрэл авдаг. Гэх мэтлэнгийн. Тэгэхээр тэр хүн өөрөө эмэгтэйчүүд өөрснөө эхлээд өөрийнхөө сэрлийг ойлгож хайж ирж олох нь аягүй чухал. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастыг үзэж байгаа танд өглөө өдөр яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. За та тэгээ подкастаа үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувагт subscribe гэсэн товч байгаа. Энэ дээр дарчаарай. Тэгснээр бид бүхний танд хүргэж бэлдэж байгаа энэ мэдээлэлүүд танд байнга мэдээлэл байдлаар очдог учраас танд илүү амар байх болно. За өнөөдөр тэгээд бид бүхний бас нэлээд хүсэн хүлээжсэн дугаар байгаа. За бид бүхэн та бүхэн хэрвээ санаж байгаа бол манай 2 дахь дугаар дээр эрэгтэйчүүдийн эмч ороод за эрэгтэйчүүд тал руугаа ярьсан бол тэн дээр маш олон хүсэлтүүд ирсэн, над руу хувь чадарч гисэрсэн. Тэн дээр болохоор эмэгтэйчүүд тал руугаа илүү ингэж мэдээллийг гүнзгий яриулаач. Тэр талын зочныг олооч гэдэг мэдээлэл ирсэн. Тэгээ өнөөдрийн зочин ч гэсэн маш олон хүмүүс надад санал болгосны үднээс би санал тавиад зочин маань маш дуртай хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр бол бид хүн эмэгтэйчүүд сексээс илүү таашаал авах гэдэг сэдв буюу нэг хүмүүс ярихаар ичид зовоод байдаг ч гэдэг юм уу тий. Энийг гоё бид нээлттэй ярих цаг нь болсон гэдэг үднээс өнөөдөр би энэ 16 дахь дугаар дээр зочноо урьсан байгаа. За тэгээ бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн секс коуч, наран цацрал буюу цацаа гэж хүмүүс дууддаг бах тий. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн яг энэ өмнө бидэд яг нөө эрэгтэйчүүдийн дугаар хийгээд ариун баяр эмчтэй байсан. Тэн дээр нэг бэлэг эрэхтэн том жижиг тэн дээр секс бол спорттой адилхан гэдээ ярьсан чинь тэр дугаар айгүй сайн явсан. Тэгээ манай монголчууд ер нь яг ингэж ичид зовоод идэг юм шиг хэрнээ цаагаараа энэ сэдвүүдийг маш хүсч идэг, энэ сэдвийн талаар мэдээлэл маш дутмаг байдаг юм байна. Тийм учраас яг энэ эрэгтэйчүүдийн сэдв нь бол би үнэхээр тэн дээр үнэхээр гоё дугаар болсон гэж бол дотроо бодож байгаа. Өнөөдрийн дугаар бол яг манай эмэгтэйчүүд рүү илүү ингэж гоё чиглэсэн учраас мэдээж эмэгтэйчүүд рүү чиглэж байгаа ч гэсэн эрэгтэйчүүд маань хамааралтай шүү дээ. Тэгэхээр аль нь сонсвол их гоё дугаар болох болов гэж бодож байна. За эхний асуулт бол sex coach гэж байгаа тийм. Яг энийг ямар хүнийг хэлэх юм? За тэгээд Монголд яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүс бол ер нь цөөхөн байдаг бах. Яг миний мэдхээр яг би таныг урандаа гэж бодсон байсан байхгүй. Тэгэхээр яг таны мэдээлэл эсвэл хүнд илүү хүрдэг юм болов уу? Яг энэ чиглэлийн хүмүүс ер нь хэр байдаг вэ? Энэ талаас хоёул яриа эхлэе. За эхлээд секс коуч гэх яг монголчууд бол арай жоохон өөр утгаар ойлгох гэдэг. Ялангуяа эрчүүд нөгөө төлбөр өгөөд бэлгийн харилцаанд ордог юм шиг ойлгож хүлээж авдаг. Яг секс коуч гэдэг үг нэгтэй чухал ахгүй. Коуч гэдэг хүн чинь тухайн хүнийг нэг багш шиг шууд юм заахгүй. Яг өөрөө чадвараа гаргаад суралцахад нь чиглүүлж тусалдаг тийм хүн байхгүй юу? Нэгсэндээ зоригтой хүрэхт нь хажуунаас нь дэмждэг л хүн гэсэн үг. Ерөнхийдөө бол. Тэгэхээр нөгөө сексэвд ямар сонирхол байна, хүсэл байна те тэрэнд нь очихт нь тэрийгээ сурахт нь би хажуунаас нь дэмжиж тусалдаг хүн болохоос яг тэг энг гээд яг тухайн хүний онцлог тохирсон тэр хүний өөрөө яг юу хүсэж байна тэр бүх юмыг тодорхой болгохт нь ярилцах, сонсох, дэмжих те тийм байдлаар тусалдаг хүнийг л секс коуч гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө монголчууд ч жоохон буруугаар ойлгоо шүү дээ. Тэгэл харин ямар сайндаа Facebook энтер дээр уцаа тавихгүй нууц байдалтай юм шиг те дандаа нөгөө чатаар хариу өгдөг байхгүй. Тэгэхээр яг нөгөө манайхан ч бас буруу ойлгоод эдэн цаг чамаагүй залгадаг бах те тэр юм шиг байх л та. Шөнийн 3 цагт залгалаар онцож байгаа. За тэгэхээр яг ямар сэдвээр гэх юм уу те ямар сэдвүүдээр та илүү хүмүүст мэдээлэл өгж гин тэгээд хүмүүс дийлэнхтэй яг ямар чиглэл рүү илүү сонирхолтой энэ сэдв ч юм энэ чиглэл рүү илүү сонирхолтой байна ч гэдэг юм уу тэр тал руу бас мэдээлэл өгвөл миний өөрийн сонирхол тэгээд ажилласан туршлага юмнууд харахад дандаа эмэгтэйчүүдийн сэрлийг өдөөх, дур тавьж сурах тэр тал дээр төлөвлөгөөр ажилладаг хүн байхгүй юу? Эрэгтэйчүүд яг би ингээд өөрийнхөө ажлыг хийгээд гараад ирэнгүүт эрчүүд бас аюух холбогдсон. Маш их эрчүүдээс нь. Гэхдээ яг нөгөө эрэгтэйчүүд гэдэг чинь бас тусдаа нөгөө эрэгтэйчүүдийн эмчтэй суйртай эрүүл мэндийн талдаа бас явбал илүү зүгээр. Ягаад тэгэхээр бид эрэгтэн хөвчөрдөг учраас эмэгтэйчүүдийн болохоор нөгөө сэтгэл санаатай аюух холбоотой байдаг учраас тухайн хүний өөрийнх нь нөгөө хувь хүний хөгжил гэдэг юм уу те өөртөө итгэл гээл тэр талтай нас нэлээд төлхөө ажилдаг. Учраас эмэгтэйчүүд бол нөгөө сэрэл мэдрэмжээ сайн танихгүй байна, дур тавьчихдаггүй байна. 3 хүүхэдтэй нөхөртөө 10 20 жил амьдэрсэн мөрчлөө ерөөсөө сексэс таашаал авчихдаггүй байна.
Ерөөсөө тийм асуудалтай ихэнх нь бол эмэгтэйчүүд бол тэгж холбогддог байхгүй. Ихэнх нь гэр бүл болцсон. Нэг дунджаар 30-аас 45 орчим насны эмэгтэйчүүд дийдэгтэй холбогддог, би тэдэртэй илүү ажилладаг гэсэн. Гэхдээ эрэгтэйчүүд бол хайдаггүй. Яг эрэгтэйчүүдийн наад захын одоо эмэгтэй хүнийг өдөөгд шаардлагатай юмнуудыг бол өөрийнхөө сог дээр болоо хийгээл яваад байгаа. Хийж илээ мэдээллүүдийг харсан. Аль алийг ерөөдөө авч явах тал руугаа байдаг юм билээ те. Тэгэхээр танаас одоо өнөөдрийн дугаарыг үзэж байгаа хүмүүс бодож магадгүй. За тэгвэл одоо sex coach цацаа гэдэг хүнээс холбогдоод мэдээлэл авахд эмэгтэй хүмүүс бол холбогдож болох юм байна. Эрэгтэй хүмүүс ч гэсэн танд холбогдоод зөвлөгөө авах ч гэдэг юм уу? Энэ тал руугаа байх боломжтой байдаг уу ер нь? Болно шүү дээ. Одоо яг нөгөө ер нь бол ганцаарчлсан дасгалжуулалт буюу ганцаарчлсан цаг аваад ярилцах нь илүү хамгийн тохиромжтой. Зүгээр нэг юм жижигэн одоо нэг бага хэмжээний төлбөр төлөө сонсож байгаа подкаст гэдэг юм уу жижигэн сургалтууд бол хүн зүгээр сонсоод мэдлэг л олно гэхээс яг нөгөө өөрийнхөө асуудлаа хүн чи өөр асуудалтай байгаа хүн яг хаана би болох вэ гэдэг өөрөө олж харж чаддаг байхгүй. Тэгэхээр яг үнэхээр асуудлаа шийдэх гэж байгаа бол тэр хичээлийг сонсон мэдлэгээ нэмэн тэрнээс гадна яг хувийн дасгалжуулалтаа бол илүү үр дүнтэй байдаг байхгүй. Тэр утгаараа бол эрэгтэй эмэгтэй аль нь ч холбогдож болж шүү дээ тэр цаг аваад. Тэгэхээр ер нь яг энэ талын чиглэл мэдээллүүд яг одоо тантай адилхан одоо sex coach хийж байгаа хүмүүс ер нь хэрэг байт юм бол яг коуч, секс коуч гэж бол одоогор бол харагдахгүй байгаад байна. Зүгээр нөгөө сексологч нар бол зөндөө байна. Яг секс ярьж байгаа хүмүүс бол байгаа. Гэхдээ нөгөө яг олон нийтийн өмнө ингэж нэлээ нээлттэй энийг яг юу гэдэг хүртээлтэй байдлаар нь сошиал дээр өөрсдийнхөө юмыг сайн илэрхийлэх тал дээр жоохон сул ээжиж магадгүй. Тэрнээс мэдлэг чадрын үед бол надаас илүү чадртай хүмүүс бол зөндөө байгаа. Тийм. Надад бол яг таны яг чөлөөтөө ингэж ярьж байгаа тэр зүйлүүд бол айгүй гоо таалагдсан байхгүй. Яг миний яг ойр дотны зөндөө хүмүүс ч гэсэн таны мэдээллийг маш их дагаж сонсдог юм билээ. Яг энэ талын чиглэл мэдээлэл байхгүй учраас тэн дээр тань руу ороод би лайк дарсан ч гэдэг юм уу те ингээд зөвлөгөө зөндөө сонссон гэд надад ч зөндөө хэлж ирсэн. Тэгэхээр ер нь яг олон нийт рүү чиглэсэн талаасаа гоё энэ зөвлөгөөнүүд бол илүү гоё тууштай цаашаа явах бол надад бол бас гоё санагдчихжээ. Тэр чи юу байхгүй. Би өөрөө өмнө нь ингээ гарч ярих боломжтой байсан боловч өөрөө нөгөө бас санаа зовоод биеэ бариад нөхрөө юу гэх бол хамаатан садан юу гэх бол гэдэг айцаас болоод бас уршаа гарч иж чадахгүй нэлээд хэдэн жил болсон. Тэгээ өөрөө яг нөгөө хувийн хөгжлийн сургалтанд суугаад ментор болоод бизнесийн сургалтанд сууж иж эн чинь миний хувьд энэ ажил давхараас бизнесийн юм уу шатаар авч явах болохгүй мэн гэдэг утгаараа тэгээ давхар сошиал медиа сурж иж энэ олон юм ингээ зэрэгцүүлж гарч ирж байгаа. Түүнээс шууд одоо мэддэг хүмүүс зөндөө байсан ч гэсэн шууд ярьж чадахгүй. Одоо таньжсэн маш олон тийм одоо дайралтч гэдэг юм уу маш олон сэтгэлдлүүд зөндөө манх ирээл тэрийг давуулж суулгах гэж хэцүүлтэй тийм. Эрэгтэй хүн бол одоо секс ч юм гэдэг юм уу эрэгтэйчүүдийн андрологи юмшны ярихад бол тэр нэг асуудал биш юм шиг хүлээж авч байгаа нийтээр. Эмэгтэй хүн шууд секс гэж яриад ирэхээр өө эн чин гэдэг нэг юм өөр өнцгөөс харж байгаа. Гэтэ бол та бол миний харснаар бол хүлээмж ширгэгдсэн юм шиг бол надад харагдсан. За хүнтэй амьдрахад одоо зөвхөн одоо дангаас одоо хүмүүс чинь яг хүнтэй амьдрахаар сэтгэлийг харсан л гэж ярьдаг шүү дээ. Анх тэр хүнтэй секстэж үзэхгүй бол тэр чинь мэдэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр одоо ингээд нэг зөвхөн амьдрал сэтгэл дээр тогтдог ч гэдэг юм уу. Яг цаагуур яг ясаарвал тэр чинь яг одоо сексийн бэлгийн амьдрал бас хоорондоо таардаг байж хүн бат бөх явдаг байх. Тэгээ аль нь бат бөх явж иж. Хүмүүс 1000 одоо энэ хөөрхөн сэтгэлтэй дээ гэсэн бэлгийн ажил нь ерөөсөө явдггүй тэмгэр бол яаж иж байгаа нэг маргаан гарах бах тэгэнгүүтээ тэр чинь гэр бүл араар тавиул салалт гэдэг зүйлүүд бол зөндөө шалтгаалах. Хүмүүс бол яг нөхрөөсөө ихнэрээс ч юм уу сексэн таарахгүй салчлаа гэж бол хүнд хэлэхгүй шүү дээ. Сэтгэл нь таарахгүй учраас салчлаа гэдэг юм ярих бах. Тэгэхээр та энэ тал дээр ер нь ямар юутай байдаг вэ? Үзэл бодолтой байдаг вэ? Одоо хоёулаа ч гэсэн чи гэр бүлтэй юу? Тийм. Одоо ингээл би ч гэсэн адилхан гэр бүлтэй. Тэгэл ер нь бол яг гэр бүл болсон хүмүүс ингээ харахаар чи мэдээж бол анх сонголт ихтэй бол тэр чин хайр сэтгэлээ дагаа сонгож байгаа шүү дээ. Тэгтээ нэг хосууд чин бэлгийн амьдрал чи өөрөө аяга урт удаан үргэлжилдэг юм хугацааг аяга тооцох хэрэгтэй байхгүй. Одоо жишээл за 25 та гэр бүл боллоо 50 60 хүртэл нэг бэлгийн харилцаанд орёё бодоход л доор аяж нэг 35 жил 40 жил бэлгийн амьдралын тусдаа юм хугацаа байгаа байхгүй. Тэгээ энийг яг бэлгийн боловсролыг одоо яг энэ зүйлийг гэр бүл болохоос өмнө өөрснөө ядаж бие дагаа судлаад үзчих юм бол тэр чинь нөгөө заавал таарахгүй гэхээсээ илүү энийг хөгжүүлэх асуудал байхгүй. Цаг гаргаж суралцах асуудал. Би ч гэсэн өөрөө секс коуч гэдэг чинь 10 жилийн өмнө би өөрөө бас хаяал нэг хазан тааруул тавьдаг
манай нөхөр надаас төрүүлээд тавьчихдаг ч юм уу ийм асуудалтай яг л адилхан тийм гэр бүл байсан байхгүй. Гэтэ эн чинь өөрөө нөгөө сураад хөгжүүлээ тацглаа хийгээд ингээ яваад хаар хөгжиж болдог байхгүй. Тэгэхээр тэрэнд бол нөгөө хамгийн гол нь анхаарал цаг гаргах ерөөсө гол нь л энэ. Одоо ч нөгөө хотчил гэдэг юмнаас болоод хүмүүс чинь ажил төгжрэл. Тэгээ энд чинь зүгээр нэг нөхөр нь оролдонгууд нэг ойртож штэ. Ямар ч нэг юм хөгжил дэвшил тэнцээ айгу бага явагдаад байгаа байхгүй. Цаг байхгүй. Завгүй. Тэгээ нэг оронд орохоор чинь нэг цаг зарцуулж чадахгүй байна тий. Тэг чи бодлоо. За эрэгтэй хүн дунджаар нэг 7-8 минут тавьж байгаа штэ. Тэгээл нэг 7 хоногт 2 удаа бэлгийн ярилцаанд орё. 7 хоногт өсрөөл 15 минут энд зарцуулж штэ. Тэгээд яаж хөгжих юм тэр чинь. Байгалаараа яваад байл. Тийм ээ тийм. Чи нэг баг спорт гэж яриад байгаа штэ. Тийм. Тэгэхээр чин заавал нөгөө бэлтгэл сургалт гэдэгтэй адилхан зайшгүй цаг 7-8 минут бол тэрийг ядаж 15 минут ч юм ингээд баг багаар нэмээд авах хэрэгтэй байхгүй. Тэгчиж эн чинь яа тэгэхээр тавихгүй байх тавиад сурах 50 сурсны дараа угсруулаад тавих. За тэр угсруулаад тавих мэдрэмж рүү орж ирэх юм бол тэр бол бүр үнэхээр nice мэдрэмж заяа. Тэр эмэгтэй хүн дээр шүү дээ. Эмэгтэй хүн дээр ч тэр эрэгтэй хүн дээр ч тэр. Яагаад тэр ингэж олон дахин тавиад эхлэхээр сүүл рүүгээ ингээд 3 дахь 4 дахь тавилт руу ороод ирэхээр тэр эмэгтэй хүний гаргаж байгаа биеийн хилэмж тэр нүүр царай улаа бутрах тэр байдлыг чи эрэгтэй хүн хараад бүр яг үндэ бол хоёр биенийг нь орлох өөрхөн олдохгүй яг үнэ хэлээд. Өөрөөр хэлбэл тийм гүн хэмжээнд очлоо бие бинийгээ таньж ийн хоорондоо ойлголцох хэмжээнд очиж ин гэсэн үг байхгүй. Секс ч өөр нь бол хоёр бинийгээ таних процесс шүү дээ. Тэр болтол чи хугацаа орно хамгийн гол нь. Тэгэхээр ер нь тэгэл сургал хэрэгтэй дээ. Хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бүр цаанаасаа хоорондоо тохирохгүй таарахгүй гэхээс илүү хоорондоо таар тохирч болох тохирхоо гэж юм байгаад байна тий. Тохирохгүй гэдэг дээр нөгөө түрүүний хин нөгөө өмнөх нэвтрүүлэг дээр орж исэн эмч маань бас хэлчихсэн шүү дээ. Ариун баяр эмч маань хэлчихсэн шүү дээ. Тэрнтэй ч гэсэн яг адилхан. Анханасаа нөгөө сексийн өндөр дур хүсэлтэй төрөлхийн. Тэгтээ тэр чинь цөөхөн байхгүй юу? Ихэнх нь тодорхой хэмжээний жоохон өдөөлт орж иж сэрлэн хөдөлтөг нэг хэсэг эмэгтэйчүүд байна. Тэр нь бол ихэнх мааснаа. Зарим нэг хэсэг нь болохоор бүр нэлийн оролдоод тахад сэрлэн хөдөлтгөө маш тийм өндөр стандарт шаардлага тавьдаг, маш үнэрч. Тэгэл нүдэнд нь нэг жаахан л зав юм харагдах юм бол дур хүсэл буурчдаг. Нэг иймэрхүү эмэгтэйчүүд бас байгаа. Тэгтээ эн чинь нөгөө ганцаарчлан ярилцлагын дамжуулаад эхлээд чи өөрөө ямар хүн байгаад байна? Яагаад ийм өндөр стандарттай амьдрдیں۔ Юунаас олсон гэлэн чи ахяал нөгөө хүүхд нас руу ороод ирнэ, сэтгэл зүй гэдэг юм руу ороод ирнэ. Тэгээ эн чи ингээ явандаа хөөрхөн тэнцвэрчээд ирдэг байхгүй. Боломжтой болохгүй ш боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө сексийг чинь эрүүл мэндэд маш их ач тустай гэд бүр яг манай салбарын хүмүүс зөндөө ярьдаг л да. Яг сексологч биш байсан ч гэсэн эмчнэр их ярьдаг. За тэгвэл секс хийх нь эрүүл мэндэд ер нь одоо ямар ач тустай талаар ойлоос ярилц тээ. За тэгэл хамгийн түрүүнд эмэгтэй хүний тарих хамгийн гол ингэж ажилладаг байхгүй. Нөгөө зүүн баруун тарих руугаа зэрэг ингээ айгүй олон газраар тэгээ айгүй олон нөгөө мультитаскинг гэдэг чинь олон юм зэрэг хийдэг хөт. Ерөөсө амардгүй тарих нь байнга ингээ эрэгтэйчүүдийн тарихыг бодоход илүү юм ачаалттай ажилладаг. Эрэгтэй тарих болохоор яадаг гэхээр ингэдэг гэж байгаа байхгүй. Зүгээр зурт үзээ сууж байгаа мөртлөө мэлэрдэг. Өөрөөр хэлбэл ингээд амардаг гэсэн үг тэр хугацаанд. Тэгэхэд эмэгтэй хүн болохоор хизээш тэгдэг байнга ингээ 9 шидийн бодоостой. Тэгэхээр секс ч өөр эмэгтэй хүнийг хамгийн сайн алжаалын тайлж, стрессийг багасгадаг, жаргалыг мэдрүүлдэг тийм юм байхгүй юу? Нэгдүгürt. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн хувьд ч гэсэн эмэгтэй хүн чинь нөгөө гормоны янз янзын асуудлаас болоод тэнцвэргүй байдалд орно шүү дээ. Тэгэхээр секс тэрийг өөрөө тэнцвэржүүлж өгнө. За тэгээ бүр ингээ ярих юм бол хөлөртлөө секс их хэрэгтэй байдаг. Хэрвээ ингээл зүгээр нэг юм бичин нэг хүүтэндөө мөртлөө нэг сулхаан тавилт яг тавьдаг эмэгтэй. Тэгтээ нэг юм сулхандуу тавих юм бол энэ бол яг тийм эрүүл мэндэд нэх өндөр ач холбогдолтойгоос хийж чадахгүй гэсэн үг. Сайн өдөөж өгөөд доор хаяж 10 минут тэгээд аяндаа ингээд бичин ингээд хүлрөөд бүр ингээд нэг яг үнэхээр хамаг бие гоё тавиртал нь ингээд секс хийж чадах юм бол тэр эмэгтэй үнэвд цусны эргэлтэн тэр чинь нэмэгдэж гин бүх эдэсэд очиж байгаа цусны хангамж сайжрна, бодисын солилцоо сайжрна, нөгөө хөлсөөр чинь дамжуулаад шар нөгөө үсний чинь сүм нэгдэж чинь бохирдол гадагшлна гэд айгүй олон ач холбогдолтой. За тэгээд нөгөө аж аргалын баахан дааврууд ялгарна штэ серотонин, эндорфин гэд энэ бас нэг гол юм аа. Эрэгтэй хүн окситоцин даавар эмэгтэй хүнийхээс ер нь бол арай бага байдаг. Яг дурд тавьсны дараа хэсэгхэн хугацаанд огцом дэвшилдэг. Тэгээ айгүй хурдан буцаа буучдаг. Тэг яг энэ үед яадаг хэрэгтэй хүн
нөгөө эмэгтэйтэйгээ илүү тийм гүн холбоо мэдэрдэг байхгүй ойр дотн холбоог. Тэр тусмаа эмэгтэй рүү илүү тэмүүлдэг гэсэн үг. Тэгэхээр нэг чинь өөр бэлгийн харилцаа гэдэг өөр ингээ ойр дотн холбоо, гүн бат холбоог хүртэл ингэ улам сайжруулж идэг юм зүйл байхгүй. Тэгэхээр маш өндөр ач холбогдолтой л гэсэн үг. Тэгвэл энийг нөгөө манайхан ч нэгсэн ойлгохгүй шүү дээ амьдрал дээр хосууд маань. Нэг ядаргаатай ажил юм шиг л хүлээж авах эмэгтэйчүүд ялангуяа төвхтөө яг унтчих чинь гээл тэ. Тэгээс энэ хотчлолтой холбоотой л да өдөржингөө ажил гэж ядраад орой чинь хоёрхан сонголт үлдчихэж байгаа байхгүй. Унтах уу, ядарч штэ. Тэг унтах уу тэгээд дээрэс нөгөө манай Монгол эмэгтэйчүүд чинь хэтэрхий олон юмнууд бас оролцоотой ажил хүүхдээ цэцэрлэг сургуультанд хүргэж өгнө. Ахиа хажуугаран дугуулна сэгтийн төгжрээ ахиад хүнс гэрийн хоол унд тэгээ ажил гэдэг инкэр чинь манай эмэгтэйчүүд ингэ ажиглаад хаар 3 хүүхэдтэй байвал гуруулангийн өөрөө хүргэж явчихдаг байхгүй зарим эмэгтэйчүүд. Цэцэрлэг сургуультанд өгнө аавна. Тэнгүүт нөгөө амьдралын тэнцвэр нэг жоохон нөхөртэй айлын даатгаад алийг өөрөө их юм. Тэр мэрийг ин чин секс яриад байгаа юм шиг бол цаагаараа нөгөө хувь хүний аюул олон юмнууд орж идэг байхгүй. Тэгээ тэр мөрөнд багасчих юм бол одоо жишээлбэл 3 хүүхэдтэй мөртлөө өөрөө бүх хүүхэдтэй ингээд айлын том эмэгтэй л гэж бодъё. Тэнгүүт багаасаа ингээ хариуцлага өөрөө аваад сурцсан нөхрөөрөө нөгөө тусламж авч мэддэггүй. Тийм нөгөө дадал багтай өөрөө бүх юмаа зохицуулахгүйгээд байгаа тэрэндээ өөр аюу стресстэй хүүсээ хүртэл өөрөө зүглүүлдэг. Дэлгүүрт орчоод хүнс авахтаа хүртэл өөрөө ингээд хүүхдээ тэрч ачаа хүнсээ ингээд барай авчих жишээ нэ. Тэгээ тэгж ядарсан эмэгтэй орой орондоо орохоор чи ямар энергиэрээ тэр секс их юм. Ядаргаа нойр хурж ин ядарч яа унтэл гинэ тий. Тэгэхээр энэ чинь нөгөө нөхрийн хувьд ч гэсэндээ нөгөө гэр бүлийн харилцаанд эхнэрээ яаж халамжлах уу, яаж харилцах уу гэдэг ингээд айгүй олон юмтай холбогдно бас энэ чинь. Тэгэхээр цаг зав амралт бүх юм маш сайн төлөвлөх хэрэгтэй байна тий. Шууд ингээл хин нэг нь нойр нөмөг багт нь ч юм уу ядарсан багт нь хүчлэгээс илүү яг тэр үеэ төлөвлөөд нэлээд яг нэг ажил хийж байгаа юм шиг л байх хэрэгтэй юм шүү дээ. Тийм учраас одоо миний нэг би одоо хичээлүүдээ ярих дуртай сэдв тансаг секс. Тэгтээ тэргүй 7 хоног болгоо ийм ачаалтай, ийм нийгэмд, ийм хотчлолтой холбоотой ийм юмд бид нар үнэхээр nice sex хийгээд амжихгүй байхгүй, чадахгүй байхгүй. Гэр бүл болгоно. Тэгэхээр зүгээр ядчил сард нэг удаа хүүхдээсээ хоол, уцнаасаа хоол бүх юмаа ингээ хоошин тавьж байгаа цаг гаргаад буудалтаа орд юм уу, эсвэл гэртээ яадаг юм уу, тэг ямар нэгэн байдлаар секс тусгаалan цаг гаргах. Хоёр биенийг эн чинь илүү таашаалтайгаар мэдрэх юм орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр нэг урсгалаараа ингээл 7 хоногт 1 2 нэг босон болоогүй нэг хүлэрсэн үлрээгүй нэг юм хийгээл яваад хар чинь эн чинь 10 жил ингээ хийнгээ бод. Сүлдө үйд нэцтэй. Сонирхолгүй санагдана. Тэгэхээр чинь ингээл нөгөө ар худрагын 9 шидийн асуудал чинь ингээл аяндаа гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр яалтч юм нөгөө тансаг секс эсвэл секстэй заавал цаг гаргах гэдэг юм ойлголт байх хэрэгтэй байгаа. За. Тэгээ сексийг л одоо ариун баяр юм чи спорттой зөвлөж ярьсан. Тэгэхээр спортын бол энэ чинь байнгын одоо тогтмол хийх хэрэгтэй байна. За тэгвэл одоо жишээлбэл өдөрт тэдэн удаач гэдэг юм уу эсвэл 7 хоногт тэдэн удаач гэдэг юм уу. Тийм одоо тоо баримтч гэдэг юм уу. Тийм байх боломжтой юу юм. Багдад хэдчих гэдэг юм уу те. Тэгвэл манайхан ч мэдэхгүй байгаа шүү дээ. Яг нэр хэдэн удаа секс хийж гэр бүлийн гоё харилцаа байх ёстой болооч гэдэг юм уу те. Нэг тогтмол тоо. Тэр чинь одоо нөгөө түрүүний яриадсан төрөлхийн нөгөө сексийн дур хүсэл нь өөрөө яг ямараасаа шалтгаална. Жишээлбэл нөхөр нь аягүй сексийн сэрэл өндөртэй өдөр болгон хийх сонирхолтой. Эхнэр нь болохоор зүгээр дундаж 7 хоногт 1 үйл 2 үйл тэгээ болчихно. Тэгээ ийм байх юм бол хоорондоо ярилцаж тохиролцоод нэг тоогоо яг тэдэг хийн гэдэг яг тоо гарах нь цаашаа. Тэгвэл дунджаар энэ хоёр чинь нөхрийгээ дагаад өдөр болгоо хийгээд хар нөгөө эмэгтэй чинь хэцүү сүултээ энэ чинь ядаргааны ажил болчихно шүү дээ. Эхнэрийгээ дагаад хаар нөхөр чинь дур хүсэл нь бүх юм хангагдахад хэцүү болчих явчихна. Тэгэхээр нэг хоорондоо ярилцж байгаа дунджаар нь 3-4 байвал аль алинд нь яг болчих гээд байгаа байхгүй юу. Гэдэг шиг өөрсдийнхөө юм эхлээд онцлогоо ойлгоно гэсэн үг. Тэгээд нөгөө нас залуу байх тусмал хүмүүс чинь баг өдөр болго хийн. Гэтэл нөгөө 40 мөч гараад ирэхэр чи аяндаа нөгөө дааврууд нь доошо буугаад ирэхэр тийм өдөр болгон хийгээд аж чадахгүй 7 хоног тийм итгэвтэй байгаад аж чадахгүй. Тэгээд сард зарим гэр бүл болохоор ингэдэ сард 1 өмнө 2 удаа хийж болж ийн гэдэг байгаа байхгүй юу. Хоёулангаас нь асуухаар. Залуухан бүр залуухан хүмүүс хүртэл тэгж орж ирнэ. Тий. Дөнгөж 25 6 8-тай хүмүүс. Хэрвээ яг хоёулаа тэгээд окей ямар ч асуудалгүй гэвэл давай болж юм. Хэрвээ нэг нь жоохон сэтгэл дундуур байх юм бол тэр чинь хоорондоо ярилцах асуудал байхгүй. Тэгэхээр хооронд ихлэ ярилцах хэрэгтэй, асуух хэрэгтэй. Энэ дэр нэг юм хэлэх хэрэгтэй. Эмэгтэй ч эрэгтэй ч бид нар өмнө нь болохоор сапиенсийн үед шүү дээ. 70,000 жилийн өмнө сапиенс үед болохоор яадаг гэсэн бэхээр
Ер нь зүгээр бүр бидний өвөг дээдсийн өмнө яасан бэ гэхээр гэр бүл гэж тогтолцоо байгаагүй. Зүгээр овгоор нэг эрэгтэй нэг эмэгтэй хүнд олон хүмүүс оногддог байсан. Тэгэхээр заавал ингээд нэг хүнийг хажуудаа байлгах шаардлагагүй. Одоо ч бид нар гэрлэлт гэдэг ямаар нэг хүнийг хажуудаа байлгах өөр хүн оруулахгүй шүү дээ. Гэрэлтийн баталгаагаар. Тэгвэл энэ хүний секс эрхцийг хангах ёстой үстэй тий. Хангаж чадна гэж аваа сууж байгаа шүү дээ. Тэгэхээр би яг энэ хүний секс эрхцийг хангаж чадж байгаа юу үгүй юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгэхгүй ингээд эртэнч төр эмхтэнч төр надад хамаагүй гэж байгаа юм шиг зүг шууд хайчдаг. Ихэнхдээ зарим тохиолдолд ч юм уу тий. Тэр бол айгүй амиа бодсон асуудал. Чи тэгвэл тэгэж чадахгүй бол одоо 50 явуулах хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр гэрлэл гэж нэг ямаар хажуудаа байлгалга бол аль альныхаа секс эрхцэн дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Наад чи бүр яг үнэн юу вэ тий. Ойлголт шүү дээ. Тэгэхгүй бол хин нэг нь хүсээд тах нөгөөх нь яг нэг амиа бодоол тий. Би яг одоо 7 хоногт нэг удаа секс хийдэг бол нөгөөх нь олон удаа хиймээр байгаа. Яг таны хэлдгээр яг дундаа нэг юм тоотой болоод ярилцах хэрэгтэй. Яг тийм нэг манай залуучууд ер нь одоо гэр бүлүүд ярилцахгүй учраас яг тэр араар тавих, салт гэдэг энэ олон хартал сэрдэлтүүд үүсээд нь шүү дээ тий. Хоорондоо бол яаж гоё их боломжууд бол нэгтцсэн. Дээрээс нь секс коуч гэдэг ингэж гоё чөлөөтэй ярьдаг хүмүүс гараад ирсэн байгаа. Энэ боломжуудыг бол манай залуучууд ялангуяа гэр бүл нь жоохон хөрцсөн ч гэдэг юм уу энэ талынхаа одоо мэдээллийг дээр ойлголтгүй байгаа хүмүүс гоё зөвлөгөө аваад явбал гоё чиглэл нь гоё гаргал юм байна л да. Ууг нь бол тэгдэв. Гэхдээ манай эрчүүд ч бас ийм ойлголттой шүү дээ. Нөгөө цаанаасаа эр хүүсийн бас нэг онцлог байна. Өөрөө ингээд амьдрал авч явах чадaltaй гэж өөрийгөө боддог. Хин нэгнээс тусламж авах шаардлагагүй гэж үздэг. Ийм асуудал гэр бүлдэн тохиолдол зүүндээ удацсан байхад хүнээр амьдралаа заалгана гэж үү дээ. Тэр тусмаа сексээ. Яг тэр нэг их хэрэгтэй хүмүүс чинь секс амьдрал нь болохгүй байх гэдгийг хүлэмжшүүрхгүй байгаа байхгүй. Эмэгтэйчүүд болохоор тэрийг бас хангалттай илэрхийлж чадахгүй байна. Зөв ойлгомжтой тодорхой. Зүгээр ууралсан, уцаарлсан, чийл болохгүй байна гэдэг ийм өнгө аяс ороод ирэхээр нөгөө хоорондоо чинь нөгөө ярилцааны хосын нэг юм ойлголцох юмаа сайн ойлголцох болохоор чинь тэрнэр бас жоо асуудал байна. Ингээд одоо жишээлбэл би ингээд хосуудад зориулсан ямар нэг юм хийлээ гэж бодоход нөхөр нь ирэхгүй байхгүй. Эхнэр нь хүсээд идэг. Дандаа эхнэрүүд орж ирээд байгаа байхгүй. Нөхрүүд нь яасан? Хүнээр амьдралаа залгана гэж үгээд ингээд байна. Та эсвэл ярих уу? Айгүйх тэгж орж ирдэг. Тэгэхээр манай эрчүүд энийг бас айгүй ингэж юу гэдэг цаг гаргах ёстой шүү дээ энэ чинь. Тийм үстэй. Тэгжиж энэ хүнтэйгээ энэ гэр бүл бүтэн байлгамаар байгаа мó яалгамаар байгаа. Тэр яалчгүй энэ чинь цаг гаргаж анхаарал тавих ёстой байхгүй юу? Тэгээ эрчүүдийн хөдөлгөөр нэг ажил номер 1, мөнгө олох номер 1. Тэр бол мэдээж гэтээ мөнгө олоод ирлээ ажил хийлээ. Эхнэр чинь тэнцээ сэтгэл дундуур байгаад шүү дээ. Гэдэг юм яс жоохон бодмоор байгаа. Тийм. Тэгэхээр яг одоо өнөөдрийн дугаарыг үзэж байгаа сонсож байгаа эрэгтэйчүүд байвал эхнэртэй цаг зав гарга. За одоо секс коуч дээр очсон байвал заавал цаг зав гаргаад очсон байхад бол таны амьдралд бол тий одоо үл ойлголцох гэдэг юм олон зүйлүүд чинь ерөөсөө яг гоё жигдэх боломж нь байгаа. Зөвхөн мөнгөөр тэр хүнийг сэтгэлийг хангахгүй шүү дээ. Зөвхөн гоё байр сав машин амралт нь авч явсан ч гэсэн яг тэр гол одоо физиологийн хэрэгцээ шүү дээ энэ чинь хүний. Тэрийг хангаж чадахгүй бол үнэхээр мяалан гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хүлээмж шүрэх хэрэгтэй байна. Би болохгүй байна гэдгээ манай эрэгтэйчүүд. Энэ дээр бас нэг юм нэмээд хэлэхэд тархины хүүс гэж нэг юм байдаг аахгүй юу? Тэрийг бид нар сайн мэддэггүй юм билээ. Ингээ харахад бол хүүс гэж яадаг шүү дээ. Тэгтэл нөгөө одоо чи жишээлбэл харахад эрэгтэй өмөртлөө чи эмэгтэй тархитай байж болно шүү дээ. Эмэгтэйлэгдүү. Би харахад эмэгтэй өмөртлөө би эрэгтэйлэг тархитай байж болно. Нөгөө энэ доор байдаг хүүсээр биш тархины хүүсээр нь хүний хүүсийг тодорхойлдог юм байна л да. Тэгэхээр энэ хүүснээсээ шалтгаалаад эмэгтэйлэг тархитай эмэгтэй хүнтэй хэрвээ та суусан бол одоо эрчүүдэд хандаж хэлж штэ. Хэрвээ эмэгтэйлэг тархитай эмэгтэй хүнтэй суусан бол тэр илүү ойр дотн байдлыг хүснэ. Илүү хайр анхаарал халамж хүснэ. Тэр номер 1 секс бол дандаа 2 дугаар номерт. Эрэгтэйлэг тархитай эрэгтэй хүнтэй суух тусмаа тэр хүний тестостерон даавар илүү өндөр буюу дур хүсэл ихтэй секс номер 1. Хайр ойр дотн байдал илж таалах тэр бол тэр хүний үед л тийм чухал юм бол биш гэсэн. Тэр ерөөсөө эрэгтэйлэг тарих эмэгтэйлэг тарихны гол үндсэн ялгааг мэдээд тэгээд тэрэндээ хүлээмжшүүрээд ойлголцоо авчгаар ер нь бол харилцаа айгу хөнгөн бол авчдаг. Хоёулаа эрэгтэйлэг тарих, хоёулаа эмэгтэйлэг тарихтай нэг жоох байж болно шүү дээ. Тийм тохиолдолд ер нь яг. Ер нь бол би бол ингээ ажиглаад яхад тааралцчихсан тийм тест нээдэг байхгүй тарихны юуг нь тодорхойлоход
Яг тэр хүн тест хийгээгүй ч гэсэндээ ерөөхдөө ингээ ажиллаад гарч ин тухайн ингээ бие авч ярьж байгаа байдлаас тухайн ерөнхийдөө эрэгтэйлэгдүүд тарихтай гэдэг нь эрэгтэй эмэгтэй аль нь ч гэсэн ер нь мэдэгддэг. Ер нь бол тийм гэр бүл бол жоохон гэр бүл хаягдах гэдэг. Хүүхдүүд нь хаягдах гэдэг. Яг тэр хоёр хоёул амар ажил хэрэг зантай. Ажил ямар нэгэн өөртөө сорьсон баатарлаг үйл явдал тэр хоёр эрэгтэйлэг тарих нь хамгийн чухал юм байдаг байхгүй юу. Тэрнээс ингээл романтик юу гэдэг харилцаа тий хайр дурлал тэр бол нэг тийм чухал биш учраас хүүхдүүдтэйгээ нэг тийм ойр дотн холбоо үүсгдэг. Ажил өглөө гараал орой ирдэг, өглөө гараал орой ирдэг. Хүүхд нь жоох хаягдах гэдэг. Гэр орны хаягдах гэдэг. Хоорондоо нэг жоохон байр суурь булаацалтах асуудал их гарч ирнэ. Хоёулаа нэг жоохон дарга стилийн ааштай л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг жоохон хоорондоо нэлээ зүрчүүл зүгээр гэхэр чин бас яг тэгэж ойлгохдож болно. Гэхдээ яг зүгээр л яг чиний хажууд байгаа хүн ямар тарихтай вэ? Би ямар тарихтай вэ гэдгийг л ойлгох нь чухал. Тий. Тэгээ энийг ойлгох юм бол хүүхдүүдээ ч гэсэн ойлгоход айгүй төхөн болчтой. Тэгэхгүй нөгөө чи эрэгтэй юм чи ингэх ёстой гэдэг шаардлага тавих ш. Тэр чи эрэгтэй хүүхд мөртлөө эмэгтэй тарихтай хүүхд үл яах юм. Тийм үстэй. Одоо ингэ жишээлбэл манай баг хүүхэд эмэгтэйлэгдүүд тарихтай эрэгтэй байхгүй. Ерөөсөө спорт сонирхдаггүй. Тэгэхээр том нь болохоор эрэгтэйлэгдүүд тарихтай спорт дуртай бүр мэржлийн хөл бөмбөгчин болоо явж байгаа байхгүй. Одоо усан шигшээд орд. Тэнгүүт би чи нөгөө томьёогоо бодонгууд нөгөө багыгаа хөл бөмбөр хичээлээ чи эрэгтэй хүүхдэн байж спортоор болчин ширмсээ гэж нөгөөтг нь болохоор окей. Тэгээд тэнгүүтээ оюуны юм дайгуу дуртай. Тайван сууж ингээд юм хийх дуртай. Тэгж хөдөлгөөнт юм дайгуу дурггүй. Жишээний байгаа байхгүй. Тэр бол хүүсний асуудал биш. Тархины хүүсний биш тийм. Тэнгүүтээ нөгөөтг чи ингээд тэрх хүнсүүлэх юм ийм зүйл дайгуу дуртай. Өдөр болго намааг ярил үнсээл тэрвэл тий. Ингээд шаал өөр ах жишээ. Тэгэхээр өнөөдөр бид нар эмэгтэйчүүдийн тал руу илүү ярьж байгаа тийм. Эмэгтэй хүмүүс одоо яг сексийн таашаал ер нь хараадахаар эрэгтэй хүмүүс чинь тэгэл дуртай байл. За гоёчлаа гэж унтж байгаа хэ. Эмэгтэйчүүд сана хаягдаад за зарим нөхөртөө тавьсан тавиагүйгаа худлаач хэлээд за гэд ингээд стилийн бодож байгаа хэл та. Тэгвэл эмэгтэй хүмүүсийг өнөөдөр бид нар илүү ингэж тааламжтай байх талаас өнөөдөр энд суугаад ярилцж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн маань яг одоо нэг сэрлийг өдөх одоо тэр юун дээр манай сая юун дээр штэ тэнгисийн ирэг дээр те одоо чиний сэрэл яахаар хөдөлдөг вэ гэж бинээс асуугаад байна штэ. Тэгэхээр эмэгтэй хүний тэрний сэрлийг өдөөдөг хэсгүүд нь ер нь хаана илүү байд юм бэ гэдгийг бас асуумар санагддаг юм л та. За ер нь бол яг ерөнхийдөө сэрэл мэдрэмж өндөртэй гэж нийтлэг тийм газрууд бол байгаа. За одоо жишээлбэл чихний ар, уруул, дээрээс нь эхлэх юм бол штэ. Тэгээ доошлох юм бол хөхний товч. Тэгээд яг энэ хоёр хөхний товч хүүсний нүх энэ гурав чинь нийлүүлээ сэрлийн гурвалжин гэж нэрлэдэг байхгүй юу. Хөвлийн хэсэг бол нэлээд сэрэлтэй гэсэн. Тэгээд мэдээж бэлэг эрхтний орчим. Тэгээ гуйны дотор тал гих мэтлэнгээр ингээ явна. За энэ чинь бол нийтлэг. Эннээс гадна онцгой тохиолдол бас байна шүү дээ. Сэрэл мэдрэмж нь. Жишээлбэл нөгөө одоо юм юугаа чихнийхаа гидсийг хөхүүлвэл чихэн дээр нь илүү ингээд амьсгаа орж ирэнгүүт сэрэл нөдөлдөг. Эсвэл илүү тийм сэрлийн цэг гэхээсээ илүү нэг үнэрээр илүү сэрэл авдаг. Гих мэтлэнгийн. Тэгэхээр тэр хүн өөрөө эмгтээчүүд өөрснөө эхлээд өөрийнхөө сэрлийг ойлгож хайж ирж болох нь аягүй чухал. Эрэгтэйчүүдэд хитрхийх найдаад байдаг байхгүй юу? Олчих واخ гэдэг. Олох ёстой гэж боддог. Олчих واخ гэд найдаад орхичдаг. Энэ бол 50% чиний ажил, 50% нөгөө эрэгтэй хүний ажил гэсэн үг. Тийм учраас эмгтээчүүд цаг гаргаж өөртөө жаахан ажиллаж хаана ямар байвал илүү гоё байна. Тэгээ одоо нөгөө цаг гаргаж хөгжүүлгээд байгаа чинь сексийн харилцаанд орж явахдаа л ерөөсөө бүх юмаа зэрэг ажиллах хэрэгтэй. Хоёр гар, хөл, ам бүгд зэрэг ажиллаж явах хэрэгтэй. Ингээд яг ингээд секс хийгэнгүүт нөгөө эрэгтэй л үнсээл таалал гэхэл эмгтээчүүд нь зүгээр нэг юу гэдэг зүгээр шахуу хэвтэх биш. Өөрөө нэг гараараа өөрөө хөхний хөдөлгөөг оролдох. Одоо шилэл эрэгтэй нь уруулаараа үнсэлтэж байгаа тохиолдолд өөрийнхөө нэг гараар өөрийнхөө хилүүг оролддог ч юм уу тий. Зэрэг явж иж эн чинь яг зэрэг тавих шатрууг орох байхгүй юу. Гэтэ тэргүй эмэгтэй хүн чинь өөрөө бараг 10 орчим минут доотлолтой эрэгтэйгээс ингэж хойно тавьж байгаа учраас яавал тэр минутыг ойролцоо болох вэ гэдэг чинь айгүй чухал. Тэгээ тэр 10 минутаа 5 минутаар хувааж авал 5 минутын эрэгтэй нь 5 минутын би өөрөө ноцолтоход тэр чинь хоёулаа зэрэг ноцолтоход нөгөө 10 минут болж иж сэрэл нүүдэлгүйсэн бол 5 минутын дотор сэрэл нүүдэлчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоёулаа л зэрэг оролцоотой байх хэрэгтэй. Нэг хүнд нэг тэгээ эн чинь нөгөө талаасаа ярих юм бол өөрхөн таашаал авах юмыг нэг хүнд хитрхи найдаж болохгүй гэсэн үг. Эн чинь миний авах гээд байгаа мэдрэмж таашаал учраас тэгэхээр өөрөө заавал оролцоотой. Тийм. Та сая хоёул ярианыхаа өмнө ирсэн шүү дээ. Зарим эмэгтэйчүүд нэг эрэгтэй хүнийхээ
ямар нэгэн байдлаар үнэрч гэдэг юм ариун цэвэрч байдал маш их одоо толгуурлаад сэрлэн зарим нь одоо хөдлөх нь болдогч гэдэг юм секси хүсэл нь байхгүй болдогч гэдэг юм. Тэгвэл яг секс хийхээ өмнөх ариун цэвэр сахих нь ер нь хэр ач холбогдолтой талаар ойлоос ярилцъя. Энэ нь бол бас яригдах ёстой чухал сэдв шүү дээ. Тэгэхгүй одоо манай зарим эмэгтэйчүүд ер нь тоглооморч чолооморч тэгж ярьдаг шүү дээ. Ингээд одоо баг те боож байгаагаа эргэтнээ угаахгүй байж ижил ингээд дайраад их юмаа гэд нөхрүүдээ найз залгуу тэгээд хилээд идэх юм бол үн бас үнэн үг шүү дээ ер нь те. Энэ талаар та энэ ямар? За энэ бол ер нь бас нэлээд нийтлэг асуудал. Эмэгтэйчүүд яагаад секс үеэр сэрлэн буурдаг. Одоо шилэл хөрхийн ингээд түрүүн ингээд ярьж байгаагаар ингээд 5 минут ч юм уу 10 минут ч юм уу эртээ орлоод арайгаа сэрлийн хөдлөглөө. Тэгтэл яг доороос нь эхлээл за нөгөө эртээ ингээд дээш явж байгаа ам руу нь очиод үнсэлгээл ам нь ойрцсон чи амнаас тамхи үнэртэнгүүтэл нөгөө байнга тамхи татдгүү ч юм уу эсвэл нөгөө тамхи татчаад амаа угаахаа мартаал ороод ирэх юм бол эмэгтэй хүн чинь ялангуяа нөгөө миний түрүүний яриадсан нөгөө 3 төрлийн хүний чинь нэлээд мэдрэг өөрөөр хэлбэл амархан ингээд гадаад орчин нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхдээ айгүй хит мэдрэг эмэгтэйчүүд чинь тэр доороо нөгөө хөдөлсөн сэрэл чинь зүгээр хумхийн төдийс секундын дотор фар гэж байхгүй болчих. Бүр нөгөө нас унцдаг байхгүй гинт. Буцаал тэр чинь дээшээ гаргахад тэгэл одоо тэр хүн 50 гэдэг бол өнгөрсөн асуудал болчихдог байхгүй. Тийм учраас нөгөө эмэгтэй хүн чинь айгүй ундууцч дургуутч хүлээж авдаг. Ам амраа угаагаач гэл тээ. Тэгэхээр нөгөө эрэгтэйчүүд угаасаа ариун цэврийн асуудал орондоо орохынхоо өмнө амаа гараа нөгөө бэлэг хэрэгтнээ зайшгүй угаагаал орох хэрэгтэй. Хэрвээ бэлгийн харилцаанд орно гэж бодвол тэгтээ харьцангуй бас нөгөө сүүлийн үед чинь залуучууд бас аюусаа ус мусанд ордог болчиход байгаа штэ. Бас хитэрсэн хүмүүс бас байна эмэгтэйчүүд нь. Жишээлбэл нөхөр нь өдөр болго усанд ордог. Тэгээд яг өдөр болго усанд орсон учраас орой нөгөө ойртон штэ ойртохгоо тэнгүүт угаагаач. Би өнөдөр усанд орсон штэ нөгөөтг нь хэрэг. За 7 хоногт 3-4 удаа орж яхад 3-4-лэнд нь ингээд дэвэл энэ чи өдөр хоног жил сараараа тооцоод үз. Тэр нөгөө эргэтэд нь түүхтэй болоод эхэлж. Асралт мэд имлэг нь Баянгол дүүрэг 4-р хороо Алтай хотхны баруун талд байрладаг. Амбултоор болон 200 ортой хэвтэн эмчилүүлэх боломжтой. Мөн манай эмнэлэг чих хамар хоолой, хавдар, уламжлалт эмчилгээ гэх мэтлэн эрүүл мэндийн цог зөвчлөгөө үзүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн уншилгооны хиймэл оюухан дээр суурилсан бүтэн биеийн MRI тохиромжоор ажлын өдөр 8-аас 22 цагт, бэм гарагт 9-өөс 15 цаг хүртэл үйлчилж байна. Бид танд шаардлагатай үзлэг уншилгоо, эмчилгээ, мэс аслыг нарийн мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг баг хамт олон хийж гүйцэтгэн. Асралт мэд нэгдсэн эмнэлгийг зорин ирж, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч янзтай ясны шүл хамтран ажиллаж байна. За тус шүлний хувьд бол одоо Монгол орны зэрлэг байгальд одоо бэлчээрлэж одоо шимт одоо урмлаар эдээссэн үхрийн булгууны яснаас гаргаж явдаг. За үүнд бол хүний биед хэрэгцээтэй тэр уураг, за амин дэм, эрцээр одоо баялаг, за химийн ямар нэгэн нэмэлт болон нөөцлөгчд бол агуулаагүй байж байдаг. Монголчуудын хувьд бол дийлэнхтэй тэр мэдрэлийн ядаргаа болон за ядрах, сүлдэх, за тэр толгой өвдөх, за нойр гүдэгч гэдэг юм уу эдгээр шинж тэмдэг их нийтлэг илэрж идэг. Энэ үед бол бид нар одоо эмээр бус, за хүнсээр өөрийгөө ангаахт илүү ихээр анхаарч одоо ясны шүлийг илүү сайн одоо идэж хэрэглэж явах хэрэгтэй. За ялангуяа тэр бага насны хүүхдэд ч гэсэн ясны шүлэлд одоо усанд оруулал илүү тамир тэнхийг нөхөх, дархлааг дэмжих энэ зүйлүүд бол байж идэг юм аа. Тийм учраас эмээр бус, за хүнсээр одоо ангаах шидэж орвол янзтай ясны шүлэл. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийгээ хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Бараг сексийн өмнө одоо усанд өдөр өглөө орсон байлаа гэвчээд орой дахиад орох гэхээр тэр нь ажил болоод шүү дээ. Тэгээ нөгөө хүнд ч айгу түүхтэй санагдаад ядаргаатай санагдаад тэгээд нөгөө эрэгтэйгийн хувьд бол нөгөө
эхнэртэй бэлгийн харилцаанд орохоос төвшөөгөө жоохон зайлсхийгээд чинь. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн чинь бас нэг өөрийнх нь нэг одоо нэг биологийн онцлог нь хитрхи тийм деталь юмд анхаардаг төрлийн ер нь бол хүүс биш шүү дээ. Тэгээд нэг жоохон хөгжилтэй юм дуртай. Хитрхи юм дүрм журм баримталдаг юм одоо нэг юм офс царайлсан ч гэдэг юм уу те нэг юм ажил хэрэгч ийм байх ер нь дургүй байдаг шүү дээ. Тэгэхээр секс ч өөрөө яг тийм харилцааг тэнд бол байлгах юм бол тэр секс өөрөө айгу утгагүй бол явчихна гэсэн. Тэгэхээр эмэгтэйчүүд яг тийм эмэгтэйчүүд бас амьдрал дээр бас нэлээд байж штэ одоо айгу тийм стандарт өндөртэй тэрийг энийг айгуул цэвэрч те. Тэгээ тэрийг бол гэр орны ариун цэвэр дээрээс гаргаж болно. Сексийн харилцаанд дээрс тэрийг жаахан бууруулах хэрэгтэй. Байх ёстой гэхдээ тийм. Хэвийн хэмжээнээс нөлөөлөдөөвэл тэр чинь сүултээ хэрүүл болоод байвал мэдэгдэн штэ нөхөр нь уурлалтай ядаргаатай юм сүртэй ингээл тэр чинь хэрүүлийн хэмжээнд очиод байвал чи хитрээд ийн гэсэн үг байхгүй. Гэтэл нөгөө нөхөр нь ингээд ааш зангийн хувьд угаасаа тийм тайван даруухан дүлгүүхэн үгээр нь за гэ босоо яваад угаачаад ороод ирдэг бол нэг өөр. Гэтэл нөгөө түрүүний яриад эргэтэлэг тарихтай эргэтэн хүн даргаат юм чи одоо гэл ингээл хэрүүл болоод байвал эн чи өөрөө болохгүй яа гэсэн. Тэгэхээр ер нь яг ариун цэвэр бол чухал юм байна. Тааруулах ёстой юм тий. Аль алинд нь зөвхөн эрэгтэй дээр ч биш эмэгтэйд нь ч гэсэн ариун цэвэр асуулт чухал шүү дээ. Хоёулаа гараа угаах хэрэгтэй. Тэгээ ер нь тэгэл яг тийм бэлгийн ажлын үед ямар нэгэн үнэр ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлдэгэл ер нь хинт сайхан байх хэрэгтэй тий. Тийм. Ялангуяа нөгөө аман секс гэж байгаа бол амаа сайн угаах хэрэгтэй. Секс хийхэд ерөнхийдөө оршил ер нь чухал гэж яриад байгаа тий. Тэгвэл энэ нэгдүгээр тэр чухал юм. Тэгээд энэ ер нь ямар нэгэн настай хамааралтай багасдаг ч гэдэг юм уу ийм зүйл байх боломжтой тийм үү. За нэгдүгüрт бол чухал настай хамааралтай бол багасна. Энэ бол өөрөө эмэгтэй хүнд бол аягүй чухал. Эмэгтэй хүн чинь нөгөө сэтгэл зүйн холбоос нь бэж иж ер нь бол нөгөө дорн техникийн янгалах урлагаараа ч гэсэндээ секс ч өөрөө эмэгтэй хүний тархинаас нь яг уулын уруу ус урсж байгаа юм шиг гэж үздэг байхгүй юу. Эмэгтэй хүнийг өөрөө яг устаа зүрлүүлдэг. Ус өөрөө өндрөөс нам руу урсдаг. Тэгэхээр эмэгтэй хүний сэрэл хаанаас эхэлдэг вэ гэхээр нөгөө цахын мэдрэлийн систем буюу тэр чин цусны эргэлтийн сайжруулж ийж, булчин чангарч ийж, тэгээд нөгөө хилүү баг уруул юмнууд чин цусаар дүүрж тэнцээ чин чийгшил буюу нөгөө өтрэний ханаас чин чийгшил нь ялгарч ийж, эртээ бэлгэрхтэн орж ирэхэд гулгамтгай болгоо илүү таашаалтай болно. Тэр механизмын ажиллахгүй хуураа байхаараа шууд орох юм бол чинь нэгдүгээрт өвчин зөөр нэг юм таагүй мэдрэмж төрүүлнэ. Тэгээд нөгөө эмэгтэй хүний сэтгэл зүйн байдал нь бэлэн биш байна. Нөгөө олон асуудалтайгаа хэвтчихин гэсэн үг байхгүй юу? Өөр зээл одоо юу гэдэг ажил үр хөвгтөд боцсон хэвтэж байгаа гэсэн. Тэгэхээр дээрээс нь доошоо урсгалтай бэлгэрхтэн рүү чиглүүлж явуулна гэдэг нь нөгөө эхлээд тэр тархинд болж байгаа бодол сэтгэл санаа бүх юмыг нь замхруулад анхаарлын секс рүү аваачих юм цаг хугацаа хэрэгтэй эмэгтэй хүний хувьд. Тийм учраас өдөлт бол зайлшгүй чухал. Тэгтээ эрэгтэй 100% найдад орхиод байвал 7 хоногт 2-3 удаа орлоо гэж бодъё. Тэгээ одоо чи өөрөө бодоод үз. 10 минут ингээл өдөөж байгаа л орлоо. 7 хоног болгоо. Тэгээ сүүлдээ чамд ямар санагдах вэ? Жохон төвхтэй санагдаж шүү дээ. Их ажил нэг ядаргатай ажилтай ч юм шигтэй. Тэгэхээр эн чинь нөгөө эмэгтэй нас оролцоо хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь оронд ороод өдөх ш. Орноос өмнө сексийн сэрэл гэдэг юм чи өөрөө оронд орохоос өмнө хөдөлсөн өдөгдсөн явж явах хэрэгтэй. Ер нь бол одоо секс коуч би болсны хувьд би өөр дөр ямар чадрыг суулгаж чадсан бэхээр тэр сэрлийг байнгын нэг тодорхой түвшинд авч сурсан гэсэн үг. Ингийн суралцаж чаддаг бол эмэгтэй хүн яг вэхээр сэрэл нь бол 0 түвшин дээр явж ин гэж ойлгож болно. Ингээд энийгээ жоохон хөгжүүлээл яваадах юм бол оронд орохоос өмнө сэрэл чинь 30-40% явж явах хэрэгтэй. Оронд ороод эхлэнгүүт би өөргөө өдөөлөө тэрийг нэг 50 болголоо, нөхөр нь өдөөлөө нэг 70 болголоо, өтрээрөө орж ирлээ үйлцэн 30-40%. Нэг иймэрхүү маягтай явна гэсэн үг ер нь бол. Тэгэхээр өдөөлт гэдэг чинь зөвхөн оронд доторх өмнөх өдөөлтийг бас ярихгүй байх нь шүү дээ. Би эмэгтэйчүүд өөрснийгөө бас өдөр тутамдаа амьдралээс авж байгаа тэр таашаал юмнуудаараа өөрийгөө тэр өдөөлтөнд өдөөгөөд өөрийнхөө сэрэл мэдрэмжийг ойлгоод бага хэмжээний ингээ өдөө явчих хэрэгтэй гэсэн. Уу ядчил автобус хүлээгээд ч юм уу машиндаа эсвэл зургт хүлээгээ яж хата кеглийн тасгалыг 3 секунд яриад 3 секунд суллаад ингээд нэг 10-20 удаа хийхэд тэр булчин чинь чимчигнээд сэрэл мэдрэмжийг хөдлөөл явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд яг тэр мэдрэмжтэйгээ орой оронд ороход өдөгтгээд айгүй амархан өдөгт. За кеглийн дасгал их чухал байгаа тийм. Кеглийн дасгал гэж яг бас ойлгохгүй мэдгүй хүмүүс яваал тэр талаар бас та тайлбарлаад өгч юм хүмүүст. Кеглийн дасгал хийх яг өөр босоо байрлал кеглийн дасгал хийх ч юм уу хөвтэй байрлалаар хийх их амархан байдлаар хийх талаас нь бас зааж өгч.
Ер нь бол хэвтээ хаач ер нь бол жишээлбэл өглөө сэрэл дөнгөж сэрэл орондоо хийвэл ууг нь бас илүү зүгээр мартахгүй. Тэгэл гараал явахаар хүн чинь мартчих штеп. Нэг бол бүр яг цаг гаргаж хийн гэсэн үг. Яг тогтмол цаг гаргаж. Кеглийн дасгал чи өөрөө хамгийн гол нэмэгтэйчүүд ингэж ярьдаг байхгүй юу? Секс ерөөсө бэлэг хэрэгтэй орж гарч байгааг мэддэхгүй байна. Ялангуяа төрцөн 2-3 төрцөн. Тэгээд таашаал ерөөсө авах болчлоо. Өмнө нь авч ирсэн бол одоо авах болчлоо. Эсвэл би ерөөсө сексээс таашаал авахгүй байна. За ийм нэмэгтэйчүүд байхan бол кеглийн дасгал заавал хийн. Ялангуяа төрцөн бол. Тэр кесэрээр байна уу өөрөөр байна хамаагүй. Арцын хөрөлийн бол чи өөрөө хүн төрлөختөө өөрөө доор хайж 30 мянган алхахдаг байсан байгаа байхгүй. Одоо чинь маш ингэ сууга байдалтай. Тэгэхээр нөгөө арц гэрэл бол чинь сууга суларцсан. Дээрээс нь жин ихтэй болцсон. Тэгэхээр ерөөсөө байнгын сулралтай. Дээрээс нь эмхтэй хүн чинь нөгөө төрөлттэй холбоотой байнгын сулралтай явж байгаа. Тэгэхээр зайшгүй тэрийг дасгал хийж чангалах хэрэгтэй. Заавал кегл биш юм аа гэхэд зүгээр ядчил алхалт. Өдөр болгон алхалт. Ядч. Тэгжиж ер нь яг арц хэсгийн болчоо илүү чангаралтай байх нь тий. Ерөөсө хөдөлгөөнтэй яж ижил секс дээр илүү итгэвтэй бол одоо эмэгтэйчүүд аюух ингэж асууж байна. Яа сексийнхаа итгэхийг нэгдүүлвэ? Манай ихнэр ерөөсө секст итгэхгүй байна. Эхлээ хөдөлгөөн. Ингээд энэ тэнд очиж суугаал ингээд компьютерээр ард эсвэл зурагт үзэл эсвэл утсаа ширтэл цусны эргэлт багсаал хөдөлгөл хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байж ч хүн чинь цаанаасаа ингээд нэг сэргэлэн цаваа юм хийх итгэвтэй болж эхэлнэ. Хоёулаасаа яг орчлын талаар бас ярьсан. Тэгэхээр орчлын тал дээр ярьж байгаа таны бас яг мэдээлэл дээр биес харж ирсэн. Яг нэг өтрийн өөдөв чигшүүлэх Бартолини булчирхааны үүргийн талаар та бас тэн дээр ярьж өгсөн байлээ. Тэгэхээр яг нэг Бартолини булчирхаа яаж ажилтдаг талаас нь та бас яг энэ подкаст үзэж байгаа хүмүүс мань яг эхнээс нь дуустал нь үзэхээр их ойлгомжтой санагдах байх л та. Тэр талаас нь та бас үүргийг хэлж өгөөч. Яг ингүүл илүү сайн ажилтдаг, ингүүл одоо ажиллагаа нь одоо муудах шалтгаан ч гэдэг юм уу те. Ерөөсөө л нөгөө захын мэдрэлийн систем буюу хүрэлцэх. Ерөөсөө шууд энэ рүү дайрахгүй энэ төв хэсэг рүү болоо. Төв хэсэг бол ерөөс хамгийн сүүлд. Яа тэгэхээр эмэгтэй хүнээс сэрэл чинь ерөөсөө л хараар бол ингээл ойлгочих хэрэгтэй. Эмэгтэй хүнээс сэрэл ерөөсөө л бүх тийшээ тарцсан байгаа. Хураанаа л гэж ойлгочих хэрэгтэй. Энд төвлөрдөг шахгүй. Эрэгтэй хүнийх бол энд төвлөрдөг. Эмэгтэй хүнийх болохоор тал тарцсан байгаа. Тийм учраас хураана. Доороос нь дээшээ, дээрээс нь доошоо яг бэлэг эртний чиглэл рүү бүгдийг хураана. Тэгээд үнсэн нийлэн таална, хүрэлцэн. Захын мэдрэлийн систем ороод ирэнгүүт нөгөө эн чинь мэдрэх үү гэдэг юмар дамжаад мэдрэл явж байгаа учраас цусны эргэлт сайжирч эхлэнгүүт нөгөө Бартолини булчирхаа чинь яг өтрээний ч яг хоёр талд нь ингээ байж байгаа. Тэгэнгүүт нөгөө өтрээний мэдрэмж ингээ сайжраад эхлэнгүүт хүний сэрэл хөдөлж эхэлнэ. Тэгэнгүүт нөгөө өтрээний чинь хан цусны эргэлтээр баяжаад эхлэнгүүт цусаар ингээ баяж, цусаар дүүрээд баяжаад эхлэнгүүт ханаас чинь чигшүүлэхийн тулд нөгөө Бартолини булчирхаач ялгарна. Тэгэхээр энэ дээр давхраа сэтгэл санаа оролцож байгаа гэсэн үг. Яг би тайван байна, би аюулгүй байна, би секс хийж байгаа юм байна, надад таалагдчихээн гэдэг мэдрэмж авах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүүхэд нь хажууд нь унтж байгаа. Эсвэл аав ээжтэйгээ амьдардаг, орчин нөхцөл нэг тийм өөрт нь секс хийхэд тав тухгүй тийм орчин нөхцөлтэй байх юм бол эмэгтэйний тэр чигшил сайн явагдаж чадахгүй. Яагаад тэгэхээр нөгөө бэлтгэл ажил муу байна гэсэн үг байхгүй. Хүүхэд нь хажууд нь унтж байхдаа яана хүүхд сэрчүүдээ гэдэг тийм юм бодоод байгаа хүн секстэй анхаарал төвлөрөхгүй шүү дээ. Анхаарал төвлөрөхгүй гэдэг чинь энэ дээр явж байгаа гарны мэдрэмжийг мэдэрч чадахгүй байхгүй гүйцэд. Тэгэхээр чи нөгөө нэг цусны эргэлтэн сайжраал нөгөө нэг мэдрэлийн тогтолцоосоо очиод нөгөө шүүрлийг ялгаруулах тэр процесс чинь удаа ширчиж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө дур хаана нэмэгтэй хүн дур хаана гэдэг чинь ерөөсөө л яг тэр үедээ тэр тухайн процессыг маш сайн мэдэрч чадах хэмжээнд л байх хэрэгтэй. Тэрээс өнгөрсөн баларсан маргааш нөгөө төр юм бодохгүй. Яг энэ үе дээр л байж чадчихвэл таашаал аягүй сайн мэдэрдэг байхгүй. Тэр тэгэхээр манай эмэгтэйчүүд маш сайн ойлгох хэрэгтэй байна те. Тэгээд нөгөө Бартолини булчирхаа чинь өөрөө нөгөө бас юм уутлаг хэлбэртэй учраас бас өрөвсөн гэж нэг асуудал байна. Бэлгийн замын алдар төвч эмэгтэйчүүд ариун цэврийн асуудлаас шалтгаалаад за тэгээд тэр нь бүглөрөөд янз бүрийн одоо гиста маягийн үүсгэн бол за тэр мэрэгжлийн эмэгтэйчүүдийн хэмжээ дээр очиод жижигхэн мессеж барьж юм уу тиймэрхүүнүүд хийлгэн. Анхнаасаа энийг ажилуулж тэр чигшлийнх нь шингэнийг ялгаруулж тэгжиж гулгамтгай олгож ийж бэлэг хэрэгтнээ тийшээ оруулах ёстой гэдгийг бас эрчүүд аягуулсаа ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүд ч гэсэндээ эрэгтэйчүүд нь болоогүй хахад чигшил зарим нь болохоор энэ чинь ялгарх хэмжээ нь бас их бага, зарим нь баг ялгархгүй ч хүмүүс бас байна. Тэгэхээр заавал нөгөө норж ийж чигшжиж бэлэн болчлоо гэж ойлгоно гэвэл бас зарим нэг хүмүүст бол тэгтээ тэр нь цөөн бас байхгүй ч болно. Сэрэл хөдөлж байгаа тэгвэл өөр юмнуудаар мэдэрч болно шүү дээ. Амьсгаан олширдаг ч юм уу тий.
хүлэрдэг ч юм уу, арьс салт нь улаадаг ч юм уу тэрүүгээр мэдэж болно гэсэн үг. Тэгээ эмэгтэй хүмүүс одоо нэг зүйлийг бас би сонирхоо зүгээр асуучих гэж бодож байна л да. Сүүлийн үед баг манай залуучууд ер нь залуучууд гэлтгүү бас порно үздэг энэ зүйл бас их нийтлэг одоо олон нийтийн тэр нэвтрүүлэг дээр ч гэсэн порно донтчихсэн гэл одоо залуучууд их гоо чөлөөтэй ярилцж байна л да. Тэгэхээр порно их үздэг тэр эрэгтэй эмэгтэй хүн дараа нь сексийн тэр таашаал авах байдал нь илүү миний бодлоор өндөр болдог юм шиг санагддаг. Тэгээд бас зарим эмэгтэйчүүдийн хувьд ганц бие байхаараа ямар нэгэн секс хийдэг хамтрагчтай байна гэдэг нь илүү эрсдэлтэй нөгөө бэлгийн зам өвчнөөс айгаад нөгөө химэл эргэтэн аваад ч юм уу эсвэл одоо тэр өдөөдөг вибратортой олон одоо тийм сексийн одоо маш олон тийм хэрэгсэл зардаг дэлгэрүүч маш нийтлэг өчлөө шүү дээ. Залуучууд ч их ороод авдаг байх, гэр бүлийн хүмүүс ч авдаг байх. Тэгэхээр энэ зүйлүүдийг аваад ч юм удаан хэрэглэх эсвэл порно үзэх энэ зүйлүүд рүү хитрхи ингэж гүн орчоод дараа нь одоо сексийн амьдрал иймэрхүү зүйлүүд дээр ер нь бүр яг тэр чи одоо мэрэгжлийн одоо тэр Европууд, Африкууд ч угаасаа эргэтэн ямар том билээ. За нэг удаагийн тэр дур ханалт гэдэг зүйл одоо хэдэн минут хэдэн 20-30 минутаараа ингэж удаан үргэлжлэж яхад өөрийгөө тэр шиг биш байна гэдэг голдогч гэдэг юм уу. Эсвэл өөр залуутай ингэж унтсан чинь нөгөөх нь яг тэр үтсэн порно шиг биш байдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү талаас ер нь ингэж нэг жоохон ойлголтын зүг рүү гарах эсвэл хитэх өндөр тавих ч гэдэг ийм зүйлүүд ер нь байдаг уу? Юу л да. Ер нь бол одоо нөгөө секс дээр төсөөлөх гэдэг юм бас айгүй чухал гэдэг байхгүй юу? Дотроо төсөөлөн бодож ийж тэр сексийг илүү таашаал авдаг бас нэг юм байдیں۔ Ялангуяа эрэгтэй хүн дээр. Эмэгтэй хүмүүс ч гэсэнд ялгаагүй. Бас тодорхой хэмжээнд төсөөлөл илүү гоё болно. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл юу гэдэг нэг өрөө байранд амьдардаг эмэгтэй хүн байлаа гэж бодъё. Хүүхдүүд нь тэнд унтчих шүү дээ. Энэ орон дээр нөхөртөө секс ярилцаанд орох гэж байна. Тэгээд тэр орчноо ингээ голдог муухай гэж боддог энэ эмэгтэй хүн секс таашаалахад хэцүү болоо явчих шүү дээ. Тэгэхэд дотроо яг өөрөө далайн ирэг дээр хийж байгаа ч юм шиг юм уу тий. Эсвэл айгүй гоё өрөөнд хийж байгаа ч юм шиг ингээ төсөөлж ийж тэр тэндээ оршиж ийж сексийн дургс өшөө илүү нэмэгдэх юм боломж нөхцөл бүрддэг байхгүй. Тэгээ энийг бол тодорхой хэмжээнд ашиглаж байна. Тэгээд тэр төсөөлөх гэдэг юмнасаа үүдэлтэй бас порноос их үүддэг. Яг янз нөгөө юм сексийн ингэж үзэх юмсан гэдэг нөгөө харилцагчаасаа шалтгаалаад чөлөөтэй хоорондоо турших юм боломж нөхцөл бүрддэг учраас тэрийг өөрийнхөө төсөөллийнхаа тэр хүсэж байгаа хэлбэрээс порноноос аяг олж хардаг нэг талтаа. Нөгөө талтаа мэдээж тэр чинь нөгөө янз байрлал энэ тэр янз юмнууд явж байгаа учраас сонирхолтой учраас үзээд ээж болно. Сүүлд над дээр одоо жишээл нэг эмэгтэй орж ирсэн л дээ. Вибратораар хилүүгээ одоо өдөөж тавьдаг 5 жил болж байгаа нөхөртэй. Ерөөсөө яг ингээ бэлэг эрэхтэн шургаж орохоор тавьдаггүй. Өөрөөр хэлбэл бүр ингээ тасал үүсгэж байгаа байхгүй. Тэг юмны чи хэмжээ дамжаа чинь ингээ хитрхээрээ юм болчих гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг бодиттой ингээ тэр жишээлбэл бэлэг эрэхтний тэр гоё халуун, төөнцөн, тэр нэг хатуурсан тий. Тэгээ тэр орж гарч байгаа. Тэг өөрөөр хэлбэл яг хоорондоо бэлгийн ажиллаа хийж захта хөгжүүлэхгүй, оролдож үзэхгүй зүгээр шууд нэг юмд найдал орчихж байгаа байхгүй. Яг мэдээж тэр чи өдөөж байгаа шүү дээ. Илүү тусалж байгаа вибратор чинь. Тэгтээ хитрхи ингэж нэг юмд найж байгаа тэрнээс хамааралтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө донтолт гэдэг юм руу орчиж байгаа гэсэн. Порно нэ нөө вибратор нэ адилхан. Порно ч гэсэндээ яг үүргээ гүйцэтгэх нь тодорхой хэмжээнд. Жишээлбэл яг 10 жилдээ сексийн боловсрол хийж аав заагаагүй сургуульд ямар энэ чинь заах юм биш. Тэгээ энэ чинь хаанаас сурах юм? Байрал ямар байрал гэдэг хүн яаж мэдэх юм тийм үстэй. Тэгэхээр тодорхой хэмжээний порно дээрээс бас аль хэдийн туршлагатай хүмүүсийн юмудаас жоохон ингэ сураад явбал бас болно. Тэгтээ нөгөө түрүүний хэлжсэнээр хэмжээ дамжааг нэвтрүүлээд эрчүүд нь бол жишээлбэл одоо бас тийм эмэгтэйчүүд орж ирдэг л дээ. Порно өдөр болгон надтай ингээд 7 хоногт 2-3 удаа секс хийгээд амарчлаа. Өдөр болгон порно хийж гарангалга хийгээд байна 0-д. Бас тийм хүмүүс байна. Эдгээр чинь болохоор донтолтын хэлбэр рүү орчиход байгаа байхгүй. Донтцсон байна гэдгийг тэр хүн өөрөө мэдэхгүй байгаа гэсэн. Тэгэхээр ер нь донтолт гэдэг чинь өөрөө зөвхөн харагдах байдал нь болохоор цаагаараа сэтгэл зүйн асуудалтай суйртай. Хүүхэд насны янз бүрийн асуудал байгаа. Тэгэхээр тэрнтэй найцгаа зөв шууд нас сексийн энэ донтолтой бойл гэд хэрүүлээ тэр хүн чинь тэрнээс боллоо хэд өөр юм руу донтно. Магталтай. Тэгэхээр эн чинь яг тухайн хүний яг цаатал нь юу байна инээ тэр гэдэг дээр хэрүүл хийгээд бол нэмэр авах ш донтцсон хүнтэй чи энэ донтоод байна инээ тэр гэдэг хэрүүл хийгээд тэр хүн чи өөрөө би буруу юм хийгээд байна гэдгийг ойлгохоос нааш. Тэр чинь баг хэрүүл болоод эсрэгээрээ баг нөгөө өтгөө буруу шагаад хэмжээл дамжаал байна л да. Ер нь тэгэл одоо аливаа юмны тэнцвэр гэдэг шиг тэгээ тааруулах хэрэгтэй юм байна л да. За
Тэгэхээр бас нэг зүйлдээ хитрхи итгэж донтож явж болохгүй юм байна л да тий. Одоо тэр sex shop зарж байгаа одоо бэлэг хэрэгтнүүд чинь одоо Монгол Аз зэрэгтэй хүмүүсийн бэлэг хэрэгтний хэмжээнээс одоо ямар байдгийг бол тэр би бол сайн мэдэхгүй байна. Тэгээд нэг том тэр чинь яг хэмжээгээр байдаг байхаа тийм шүү дээ. Тэр чинь дотроо хаална, жичрэн, Африкийн хуу, Америкийн цагаан арсны хуу гэх бүр чинь нэршилтэй. Бүр тийм байдаг юм тий. Бүр нэршилтэй байдаг байхгүй. Юун дээрээ юугаа одоо тэр нэг вибратор ч юм уу янз бүр юмнуудаа анханасаа ингээд явах та ерөөсөл үндсэн нөгөө солонгос хоол гэдэг чинь панчаан үндсэн хоол гэдэг. Ийм сексийн тоглоомнууд ч юм уу нэмэлт хэрэгслүүд чинь зүгээр панчаан байхгүй юу? Өдөөх хаяа ингээд нэмэлтээр ашиглаж болно гэж байгаа шүү дээ. Тэрнээс биш үндсэн юмроо ерөөсөө оруулж болохгүй. Үндсэн юм чинь тоо хоёрын өөрсдөө чинь гар хил ам бэлгэрхтэн тахгүй юу? Тэднийгээ сайн ажлууд сураагүй ээжиж тэднийгээ орлуулаад шууд үндсэн тавьж харж байна. Тийм эмэгтэйчүүд ер нь тийм эмэгтэй хүн тэн дээр орж ирсэн нэг юм том бэлэг хэрэгтэй ашиглаад дараа нөхөртөөгөө ингээд найз залуутайгаа унтсан чинь бэлэг хэрэгтэй гологдоод. Тийм бай. Энэ их хэцүү юм тий. Тэгтээ бас ийм юм бас ярьж орж ирдэг. Тэр бол яг үндэ бол цаагаараа том бэлэг хэрэгтэй гэхээс илүүтэй цаад хүнтэйгээ ойлголцохгүй байсан асуудлууд аяг байдаг байхгүй юу? Нөгөө талаасаа яг нөгөө химэл бэлэг хэрэгтэй чи хичнээн том гээд хөөхтөнлэдэг байхгүй юу? Амьд биш шүү дээ. Тэгээд эмэгтэй хүн чинь секс зөвхөн бэлэг хэрэгтнэр биш. Халуун тэрвэрлт үнсэлт айгүй олон газрыг өдөөж тэр хүн чинь дуртай байл. Тэг химэл бэлэг хэрэгт ингээ хийгээд тавилаач гэсэндээ хэсэгхэн газрын тэр нэг юм тавилтын хүч сул бүх биеийг хамарсан яг нэг юм үнэхээр гоё тавирсан мэдрэмж бас зарим эмэгтэйчүүд бол өгөхгүй. Тэгэхээр ер нь бол 50 гэдэг чинь түрүүний миний хэлж байгаагаар маш олон газрыг зэрэг өдөөж ийж зэрэг ажиллуулж ийж тавих тэр мэдрэмж зүгээр нэг газрыг механикаар үрж байгаа тавих хоёр чинь шал. Тэр бол хүч хэрэл гэсэн үг шүү дээ. Ариун баяр юм ч усаа тэгчихсэн бохгүй юу. Яг тоо энэ ярьж байгаа юмнууд зарим нь айгүй хоорондоо яг авцалтаад яваад зарим нь яг энэ эрэгтэй эмэгтэй хүсрэгөө салаа авчиж байгаа бохгүй юу. Тэр бэлэг хэрэгтэн дээр ялангуяа том жижиг гэхээсээ илүү скиллтэй ажиллагаатай тийм бэлэг хэрэгтэн бол хангалттай ажиллаа. Одоо том жижиг бэлэг хэрэгтэн дээр шил байрлал зүг сонгох хэрэгтэй байхгүй юу. Жижиг бэлэг хэрэгтэндээ байж болно. Тэгвэл одоо хажуугаасаа хийж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл өндөр эмэгтэй намхан эрэгтэй бас хийж болно шүү дээ. Байрлал бас айгүй чухал энэ том жижиг хэрэгтэн дээр чинь тохируулахад бэлэг хэрэгтэн хамгийн гүнзгий оруулдаг байрлалыг бас сонгож болно. Тэгээ дээрээс нөгөө том жижиг гэдэг дээр өвтрэний үүдвч хэсэг чи өөр бас хамгийн мэдрэмтгий цэгнүүдтэй байдаг байхгүй. Тэгэхээр амсар дээр нь айгүй сайн тоглож өгөх хэрэгтэй. Сайн өдөөцсөн байхад жижиг бэлэг хэрэгтэнтэй хүмүүст бол цааш бол ямар ч асуудалгүй шүү дээ. Тий. Ихэнх эмэгтэй хүмүүс чинь бараг 80% нь хилүүрээ тавьдаг шүү дээ. Тэгэхээр чин өтрээгээр заавал тавиулна гэж ойлголт гэхээс илүүтэй өтрээний үүдвч хэсэг дээр сайн бэлэг хэрэгтнэрээ тавддаг юм бол. Тэгэхээр нэг эмэгтэй хүн одоо яаж нэг хүн хичээсэн өдөгдөхгүй байх шалтгаан байдаг гэсэн тий. Тэгэхээр ийм ямар шалтгаанууд байдаг юм бэ? Ер нь яг юуг эрэгтэй хүмүүс мань анхаарч иж энэ өдөгдөх тал дээр илүү сайн ажиллагаатай байх хэрэгтэй. Гол нь л өдөгдөх чинь л хамгийн чухал оршил яваад шүү дээ. Тий. Одоо нөгөө дөрвөн юм эмэгтэй хүний чинь сэрлийн хариу үйлдэл ингээд дөрвөн шат явж байгаа байхгүй юу? Тэгэхээр сэрэл нь өдөөгдөн тэгээ бүр одоо нилээн одоо бүр оргил үе дээр хүрнэ. Тэгээд тавилаа. Тэгээд тайвширлын үеийг ингээд дөрвөн шатыг дамжина гэсэн үг. Тэгээд эмэгтэй хүн чинь ийм сүүлийн үед одоо миний сүүлийн 2 жилийн нэг юм судалгааны ажиллагаа юу гэхээр хүнсний мэдрэгшил гэдэг юмтай холбоотой. Одоо шил глютений мэдрэгшилтэй байлаа гэж бодъё. Гурилны. Тэнгүүт нөгөө гурилчин өөр очиж гидсийг очиод өргөсүүлнэ. Гурил өөр өргөсүүлнэ. Дээрээс нөгөө гидсний вилигээд одоо шимдэж ил авдаг энэ товруунууд чинь ингээд зайтай болох чинь. Тэнгүүт гидс рүү орвол энэ яг хооронд нь ингээд жунгаарлаад тогтчихно. Тэгэхээр ийшээ шимдэж ил оруулахгүй. Тэнгүүт нөгөө хүн чинь шимдэж илэр дутагдаж эхэлнэ. Эрдэс байцаар дутагдана. Тэнгүүт нөгөө ялгарх хэвээр даавар бага хэмжээнд ялгарангуут нөгөө эмэгтэй хүний чинь нөгөө бэлгийн дурслын дааврууд чинь бага ялгарч байгаа учраас цаанаасаа дурслахгүй. Яаж ч өдөөгөөд өдөгдөхгүй. Тэгэхээр энэ чинь бүр эрүүл мэндийн хүнсний мэдрэгчлийн асуудал болчихно. Ийм хүмүүс улам ихсэж байгаа. Яа тэгэхээр нөгөө амьдралын орчин нөхцөл хүнд металлын хордлого, агаарын бохирдол, усны бохирдол маш өөрчлөгдсөн учраас эх 10 жилдээ энэ бол бүр 50% нэмэгдэнэ гэж байгаа юм. За энэ ийм байгаад байна. Ямар нэгэн байдлаар л харшилтай ийм хүмүүс байхan бол тэгэл энэ дээр анхаарна гэсэн үг. Нөгөө талаас огт өдөөгдөхгүй хүмүүс нөгөө нөхөртөө итгэж гин үү? Гомдол байна уу? Нөхөртөө гомдсон явж байгаа эмэгтэй хүн бол өдөөгдөхгүй шүү дээ.
итгэхгүй бол өдөөгдөхгүй. Тэгээд сэтгэл санааны асуудал нөгөө бизнес нь яг юу болж гин. Тэгээд дээрэс нөгөө өөрийгөө яг юу гэж бодож гин. Баг багт ямар нэгэн хүчирхийллийн асуудал байсан юм уу? Янз янзын юмнууд туулсан юм уу гэл ер нь бол ихэнхдээ сэтгэл санааны юмнуудаас болоод тэгээ мэдээж бие махбод эрүүл мэндийн асуудал орж ирнэ. Биеийн өвчтэй одоо удаан хугацааны юм уудаг, дур хослыг бууруулдаг юм ууж байгаа юмсвал өдөөгдөг шин. Тэгээ тэр мэрийгээ хоорондоо ярилцаад үнэхээр юутай бол тэр юмнуудыг хийж ижил тэр өдөлт нь арай нааштай болж эхэлнэ гэсэн үг байхгүй. Одоо жишээл түрүүний яриадсан тэр глютений мэдрэгчл гэдэг чинь хоолны дэглэмтэй глютенгүй хоолт руу орж иж тэр гизээ эмчилж иж эрцээ нэмэлтээр нөхж иж тэгжиж нөгөө нэг даавар гэдэг юм хэвийн хэмжээндээ ялгарч нөгөө чинь дурсал өдөгдөж эхэлнэ гэсэн үг. Маш олон шалтгаан байна. Яг шууд тэр ингэж хэлэхээс илүү тэгээд тухайн хүн яг юунаас олж байна. Гэтэ наадтай ажиллаж байгаа эмэгтэй хүмүүсээс ингээ харахад бол ихэнх нь сэтгэл зүйн асуудал давмгаалдаг. Сэтгэл зүй дээр л илүү асуудал нь үүсчээд байна. Одоо ингээ шилбэл баг бахта магадгүй хүчин давтчихсан ч тийм үү тий. Эсвэл ямар нэгэн байдлаар нэг эрэгтэй хүн өргөнө оролдоод өөрийнхөө бэлэг хэрэгтнийг байруулж ясан ч юм уу. Тэгвэл анханасаа секс гэдгийг нэг юм муухай бохир зүйлгээд нэгдүгээрт ойлгоцсон. Хоёрдугаарт өөрийгөө бузарлагдсан бохир муу эмэгтэйг ойлгоцсон. За яг ийм хоёр нэгдэлтэй явж байгаа хүн чинь нөхөртөөгөө суулаа. Ямар нэгэн байдлаар сексийн харилцаа бол тэр хүний хувьд хизээч чухал ажил биш. Хизээч гоё юм биш. Таашаал авч чадахгүй ингээ яваад байна гэсэн үг. Тэгээд нөгөө эмэгтэй маань нөхөр нь өдөөхөд ямар ч мэдрэмж орж ирэхгүй. Яагаад тэгэхээр секс гэдэг чинь өөрийнх нь хувьд айц гэж кодлогдсон байгаа байхгүй тэр хэнд. Тэгэхээр бүр тэр цаг үе рүү н очиж ийж тэр ингээд үйл явдал хэдийгээр амьдралд нь тохиолдсон ч гэсэндээ тэр үйл явдал чинь бас тухайн хүний амьдралд айгүй том сургамж ухаарлал өгсөн байдаг байхгүй юу. Тэгээд хүмүүс ихэнхдээ тэр ингээд үйл явдал нэг л ингээд талаас нь хараад миний амьдрал ингээ баллаа хийцэн намайгс ийм байдалд хүргэсэн гэж сүргээр нь хараад хахаар нөгөө хүн чинь аюу гомдолтой аюу айцтай ингээ явааддаг. Тэгээд тэр хүнтэйс тодорхой хэмжээний ажиллаж ийж энэ үйл явдал чинь өнөөдрийн намайг бас бүтээсэн юм байна. Намайг ийм болоход нөлөөсөн юм байна гэх юм уу. Давуу талаа хараад эхлэнгүүт нөгөө хүн чинь бас арай өөрчлөгдөж эхэлдэг байхгүй. Тэгээд тэгэхээр сэтгэл нь тайвшраад айц нь арай багасаад эхлэхээр сексэд арай жоохон нээлттэй болж эхлэнгүүт өдөөх гээд байгаа гарын мэдэрч эхэлдэг. Тэгэхгүй бол тийм айцтай хүн чинь ингээд өдөөгөд хаад мэдрэмж байхгүй. Тэр нь ингээд өвдөлт зовиор юм шиг мэдрэгдэн гэсэн үг. Сэтгэл зүйн хариу үйлдэл нөхгүй. Нууч бас хэцүү энэ сэтгэл зүйн маш том траума гэж нэрлэдэг ш. Тийм зүйлийн давхар сэтгэл зүйчийн ажил хийдэж штэ хийн. Ер нь бол ингэдэг байхгүй юу? Ялангуяа эмэгтэй хүн. Ер нь эмэгтэй ч гэлтгүй хүн болгоны дотор бүр маш тийм торгон, нууц, тэ хэцүү, хамгийн зовиортой тийм хэсгүүд дээдэг байхгүй юу? Найзуудтай хэлдэггүй, ээж авдаа хэлдэггүй, өөрөөсөө ч заримдаа нуудаг тий. Тэрий чинь одоо яг VIP ганцаарчлан цаг авч яг тэрий чинь яриулж ийж тэр явдлыг чи яг юу гэж ойлгоод байгаа. Тэр үйл явдал чи өнөөдрийн юмтай яаж холбогдоод байгаа. Чи өөрийгөө эндээс яг юу гэж дүгнээд чи өнөөдөр ийм үйлдэл хийгээд байгаа гэдгийг өөрт нь ингэж харуулчвал тэндээс айгүй гоё юм гарч ирдэ. Тэгээ тэр нэг point бол айгүй чухал. Тэр нэг яг зовиортой хамгийн зовиортой цэг гэдэг бол бас энэ тоолсыг олж хатгаж асууж яриулна гэдэг чинь айгүй том мэдрэмж айгүй сайн сонсох хэрэгтэй тий. Тэрийг бол нөхөртөө ч юм өөр хүнд хинж ярихгүй шүү дээ. Тэрнээс эмэгтэй хүний хувьд бол ихэнх нь бол ингээд хаста хэлэг айгүй гоё таалуулмаар байна. Хөхөө ингэж гоё өсвөлмээр байна. Гэхээсээ илүүтэй дотор нь ингээд бодоо явж байдаг тийм сэтгэлийн шаналгасан асуудлууд аяг гэдэг байхгүй. Шийдвэрлэж чадаагүй нэг асуудалтай бууглаад яваад штэ тий. Тэр чинь л одоо мэдрэлийн ядаргаа маш олон өвчлөлээ. Тэр чинь тэгэл эрэгтэй хүн гүйцэд сонсож чадахгүй, ярилцаж чадахгүй, тэгэл ярилцаад эхлэнгүүт нь зөвлөхгүй дээр чинь эсвэл шүүмжлээд унна. Тэгэхээр чи эмэгтэй хүн чинь ярьж чадахгүй ингээл тэгээ найзуудтай тэрийг бас ярихгүй штэ ихэнх нь. Найзуудтай ярихаар тэгэл тэр нь дараа нь өөр нэг найз нь эргэж хүнд нэрээ тов болчвол тэр хүн бүр хизээч тийм ярихааргүй айцтай болчихд хүнд ярьж чадахгүй тий. Тэгэхээр тэр юмнуудаа аягүй сайн нөгөө сэтгэл судлаач мэрэгжлийн хүмүүстэй ярилцаж өөрийгөө ингээ хөнгөлөх хэрэгтэй аягүй ингээ үүрээл яваад байдаг байхгүй юу? Мэрэгжлийн хүмүүс чинь мэдээж маш өндөр нууцлалтай тийм ажил хийж байгаа шүү дээ. За хоёулаа түрүүн сексийн байрлалын талаар хальт яриад өнгөрсөн. Тэгвэл сексийн байрлалын талаар бас маш товчхон байдлаар асууя гэж бодод байна л да. Эмэгтэй хүнд илүү ихээр энэ байрлал нь тааламжтай байдаг юм аа. Эсвэл яг түрүүний хэлдэг нэг жижиг арай жижиг бэлэг хэрэгтэнтэй ч юм уу арай намхан залуу өндөр одоо их нэртэй өндөр найз охинтой өндөр эмэгтэй хүнтэй унтлаа гэж бодохоор өөрийгөө за би ер нь гологдно л гэдэг нэг юм
байдалтай болчих гээд шүү дээ. Тэгвэл тэр одоо эмэгтэй дээр ямар байрлал, ер нь эмэгтэй хүн дээр ямар байрлал нь илүү таалагдд юм бэ? За наа чинь бас олон юмтай холбогдно. Тухайн эмэгтэйгийнхээ одоо шилбэл хэр жин ихтэй хэр өндөрийн сэтгэл зүйн хувьд бас ямар асуудал байна. За жишээлбэл 45 таны эмэгтэй байлаа гэж бодъё. Зүрхний өвчтэй. Уламжлалт байрлалаар нөхөр нь дээрээс нь хийлээ гэж бодъё. Тэгэхээр нөхөр нь за нэг 3 4 насаар ах байлаа гэж бодъё. 50 орчим насны. За нэг 90 кг. Зүрхэн өвчтэй дээшээ хараад хэвтэл нүүтэн дээрээс нь тараад хэвтэл. Амьсгаан тавчтны эзтэй. Тэгэхээр чи нөгөө сексээс таашаал авч чадахгүй байрлал авчиж байгаа юм. За тэгжитэл нуруу нүгдэх хүн байлаа гэж бодъё. Нурууны өвчтэй. Эсвэл нөгөө юунд одоо автосолд орсон ч гэдэм юм. Тэгээ яах юм. Тэнгүүд нөгөө нурууг нь хөндөхөргүй байрлал. Эсвэл нөгөө хүн чинь жи цэгээрээ тавьдаг үйл яах. Жи цэгээрээ тавьдаг бол дээшээ харсан байрлалаас тавих боломжгүй. Яагаад тэгэхээр жи цэг чи өөрөө өтрээний хан руу ингээ явж байгаа жоохон хонхорхой хэсэгт байрладаг. Тэгээ бэлэг эрэхтэй ингээ чигээрээ ихтэй орж гардаг учраас тэрийг сайн өдөөж чадахгүй. Эсрэгээрээ доош харж хөвтөд яг энэ хөвлийн орчимдоо нэг сайн дээр ивээд бүксөө жоохон дэшиг ондоолгоод өнгөт нөгөө бэлэг эрэхтний одоо шодооны шиг өнцг нь яг тэр жигцэг дээр очиж таарна гэсэн. Яаж өнцгийн ингээд байрлагдчих өөрөө жаахан өөрчлөлөд л өнцг нь өөрчлөгдөд мэдрэмж нь өөрчлөгддөг байхгүй. Тухайн эмэгтэй хүнд яг аль байрлал нь тохиромжтой гэдгээ секс болгоноор л хийж туршиж үзэх хэрэгтэй. Би тэр эмэгтэй хүнийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг нийтлэгээрээ тийм байрлал гэхээс илүүтэй тухайн байрлал чинь бас тухайн эмэгтэй хүн сэтгэл зүйн бас нөлөө үзүүлнэ. Жишээлбэл эртэн дээрээ байрлал хийж явах үед уламжлалт одоо нөгөө номлогчийн байрлал гэдээ хэлдэг байхгүй. Эмэгтэй дээш харсан эртэн дээрээс нь ингээд доош харсан байлаа гэж бодоход яг тэр эрэгтэй хүний хувьд яг бүрэн эзэмдэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд тэр эрэгтэй хүнд таалагддаг гэж болно. Эмэгтэй хүнд болохоор бас яг эрэгтэй хүний иргэшээлд ороод тэр нь илүү гоё таалтай мэдрэмж төрүүлдэг гэж болно. Тэр нь жишээлбэл юутай холбоотой гэж болох вэ гэхээр эмэгтэй хүний жишээлбэл нөгөө багасаа ааг өссөн. Аадаа гомдсон. Эр хүний хайр халамж мэдрээгүй. Тэг яг тэрний байрлалд оронгууд нэг юм эрэгтэй хүний нүмер нүлгэнд байгаа юм шиг. Ч гэдэг юм ингээ холбоотой бол явчихдаг байхгүй. Тэгээ тэр нөгөө юмнуудын сайн анзаарж агаад тэгээ гол нь туршиж үзэх хэрэгтэй. Нөгөө янз янзын байрлалаар. Тэгээ тэр чинь нөгөө хүн болгоны яг ингээ өндөр нь адилхан, жин нь адилхан эмэгтэй мөртлөө тэр чинь авж байгаа мэдрэмж нь ондоо нөгөө харилцаж байгаа эрэгтэй хүний чинь бэлэг эрэгтний том жижиг хэмжээ орондоо үнэр ингээ тэр чинь шал хоёр өөр хүмүүс байгаа штэ. Тэгээд бид нар чинь давтагдахгүй. Тэгэхээр чинь яг ямар мэдрэмж өгөх вэ гэдэг чинь тэр хоёр хийж ижил мэднэ штэ. Тэгэхээр зүгээр би шууд тийм байрлал зүгээр гэхээс илүүтэй зүгээр шууд өөрснөө хийж үзэх юм чухал. Өөртөө нь өөрсдийнх нь таатай юм нь олоолох юм шүү дээ. Тийм. Би одоо 300 гаруй байрлал байна гэж бас нэг яасан чинь бүр 1000 байрлал гэж тэгж байгаа. Тэгээд жаахан юм өөрчлөхөд л тэр чинь өөр байрлал болчихдог байхгүй. Тэгэл яг одоо таны сайн хийдэг нөө жицэг гэдэг юм илүү тааламжтай одоо цэгэр байлаа гэж бодохоор эмэгтэй хүн яг одоо дур тавилах бол хамгийн төгсгөлт нь яг тэр байрлалаараа дуусах юм биш үү? Ер нь бол тий. Төгсгөлөө тэгж хийж өгөх нь илүү чухал ч гэдэг юм уу? Тий. Яг нөгөө тэр байрлал дээрээ тэгээд бас ингэдэ яг нөгөө 50-аас сурцсан байрлал гэж байдаг байхгүй эмэгтэй хүнд чинь. Яг тэр байрлалаараа л хийвэл тавьдаг. Тэгтээ тийм байрлалаараа хийгээд яж болно. Бас өшөө яг тэр байрлалаараа тэгээд дахиад 10 жил 20 жил тавина хэр чинь бас сүүлдээ жоохон сонирхолтой болоо яваа штэ. Тийм учраас хөгжүүлээд өөр байрлалаас ч гэсэндээ тавьж сурах хэмжээнд өөрийгөө бас оролдоол авах хэрэгтэй. Хөгжүүлэл авах хэрэгтэй гэсэн. Тэгээ ер нь бол байрлалаа хийхээс гадна давхраас нөгөө нэмэлтээр өөрөө болон нөхрийнхөө ч юм уу найз залуугийн гараар нөгөө хилүүгээ давхар оролдоод явах юм бол ер нь тавилт илүү хурдан болно гэсэн үг. Байрлалаа олохоос гадна нэмээд Эрүүл мэндийг дэмжих ажиллагч газар шим компани Artichoke эрүүл мэндийн ундаа хамтран ажиллаж байна. За энэ Artichoke-ийн хувьд бол за чихрийн шижийн өвчлөлийн үед бол хүний цусндах сахар хэмжээ ихсдэг. За түүнийг бууруулах, за мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо хордлогууд байж энэ хүн арх уух, за тамхи татах, за химийн болон одоо тэр хоолны бусад одоо хордлогуудын үед бол тайлгдыг аж тустай. За мөн хоол боловсруулах, хоолны шингээлтэнд илүү ихээр сайнаар нөлөөлж идэг. За мөн одоо бүр шээс дамжуулах замын болон за илэгний бусад энэ олон төрлийн үйл ажиллагааг дэмжиж байдгаар илүү давуу талтай байдаг. За энэ Artichoke-ийг хүн одоо ууж эхлэх үед яадаг вэ гэхээр тухайн хүний ядаргаа тайлагдах, за мөн одоо тайвшрах,
За мөн одоо тэр нойргуудл багасах, эрч хүч одоо ажлын одоо илүүхээр эрч хүчтэй болох зэрэг олон ач тус байж идэг. За хүн бол өдөрт нэг шил буюу 250 мл-ийн артиш шокийг бол уух боломжтой. За хордлогын хэмжээнээс хамаарат нэмэгдүүлэх боломжтой байдаг. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Зөв Тасал компани албан ёсны хэрэгтэйгээр оруулж ирдэг цэвэр хар өрийн тос хамтран ажиллаж байна. За хар өрийн тосны хувьд бол өөртөө 100 гаруй хүний бид хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодис, амин хүчлийг агуулж идэг. За үүн дотор бол тимокина хэмээх маш чухал нэгдэл байж байгаа. За энэ нь өрсөл дарах, за мөн одоо тэр хүний биеийн тэр нөхөн төлжих болон хамгаалах тогтолцоог илүү санаа дэмжиж өгдөгөөр давуу талтай байдаг. За тэгээ үүнд бол хоол босруулах хэрэгтэн тогтолцооны үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгөх, за хотоодны шархлаанаас бас мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо тэр бөөршөөс дамжуулах замын үйл ажиллагааг дэмжиж өгөх, за мөн илэгний тэр одоо хоргоожүүлэх олон төрлийн одоо үйл ажиллагааг бас дэмжиж өгдөг. За хүний биеэс тэр хорт бодисыг илүү сайн гадагшлуулж өгөх, за маш өндөр антиоксидант чанарыг бол өөртөө агуулж идэг. За дурдах юм бол хүний биеийн ерөнхийдөө бол маш олон эргэтэн тогтолцооны үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлдөг гэдэг нь бол батлагдсан байдаг. Тэгэхээр өнөөдөр сонсож байгаа хүмүүс нэг ямар нэг садар самныг сурчилж ин гэж битээ ойлгоорой. Угаасаа сексийн талаар ярьж байгаа бүх подкаст, бүх мэдээллүүд бол маш өндөр хандлтайг таач мэдж байгаа, би ч мэдж байгаа. Тэгэхээр бид эдийн сэдвүүдээр гэсэн яг энэний зүйлийг бол ярихаас үр аргагүй байсан учраас би өнөөдөр бүр зорж зочингоо олж урьж авчирсан учраас та бүхэнд маш гоё мэдээллүүд би ч гэсэн одоо ингэ сонсоход надад айгүй хэрэгтэй мэдээллүүд бол сонсогдож байгаа байхгүй. Эмэгтэйчүүд рүүгээ илүү чиглэлсэн хэрнээ надад бас айгүй их зориулагдсан мэдээлэл сонсогдоод байна шүү дээ. За та бас айгүй сонирхолтой нэг юу байсан л та пост байсан л та. Хил бол уян зөөлөг хүчтэй учраас хилүүг таалах төгс багаж гисэн. Тэгэхээр одоо манай яг үзэж байгаа эрэгтэй хүмүүс хилээрээ яг тиймэрхүү одоо хилүүг оролдох байдлаар ер нь хэр одоо байдгийн бол мэдэхгүй байна. Тэгээ ер нь яг эмэгтэйчүүд дээр тань дээр хийж үйлчлүүлдэг ах эмэгтэйчүүд ер нь тэр тал руугаа мэдрэмж нь их одоо таашаал дуртай байдаг уу? Энэ талаар одоо хилээрээ таалуулах дуртай байдгүй гэсэн үг тийм. Ер нь уус тохиромжтой байхгүй яа. Тэгэхээр тэр хил чи өөрөө айгу уян хатан. Тэгээд зөөлөн, чиглэг. Гар бол ялангуяа нөгөө манай Монгол эрчүүдийн гар. Дээрээс нөгөө оюуны ажил хийдэг биш. Нөгөө одоо яг биеийн хөдөлмөр эрхэлдэг хүний гар арай ширүүн. Тэгээд нөгөө эрэгтэй хүн чинь яг юм деталь юм гар хурууны зураг мураг зурдаг биш л бол ихэнхдээ нэг юм нөгөө бүдүүн хадуун тий хөдөлгөөнд хүртэл ингээд нөгөө ширүүн даруун ингээл нэг өвдөд байгаа ч юм шиг зовирлаад байгаа ч юм шиг эмэгтэйчүүд юу гэж хэлдэг гэхээр тэгэл манай нөхөр нэг өдөөх гэж ингээл тэгэл ив хавгууны гар нь орж ирээд наашаа цаашаа ингээл баг урах нь холгүй нэг юм хийгээд идэв шүү дээ. Айгүйх тэгж хэлдэг байхгүй. Тэгэхээр гар өөрөө ер нь бас ширүүддэг. Арай хүч нэгтэдэг гэсэн. Тэгэхээр тэгээ дээрэс нь захийнхаа юмнуудыг эхлээд оролдохгүй шууд энэ рүү ороод ирдэг байхгүй юу. Тэгэхээр эн чинь нөгөө хилүүч өөрөө хөвчрөөгүй тэр чинь нөгөө сэрлэн хөдөлж ийж хөвчрөн бас нөгөө цусаар дүүрж ингэ том болно гэсэн. Тэр үедээ бол өста нөгөө гараараа ингэт бол ямар ч асуудал байхгүй. Тэрнээс өмнө бол энэ минь нөгөө захийнхаа юмнуудыг сайхан оролдож байгаа тийш бүх юм чиглүүлээ. Тэгээ одоо энэ дээр чи харин хилээрээ ингэ жоохон оролдоод ингэх юм бол эмэгтэйд айгу тааламжтай. Эмэгтэйчүүд дуртай. Тэгтээ зарим эмэгтэй хүмүүс дургу. Яагаад тэгэхээр ичдэг, санаан зовдөг. Бэлэг эрхтнийхээ өнгө, үс, ялангуяа хэлбэр төрсний дараа тэр чинь нөгөө ингээд арай өөр болно шүү дээ. Тэгэнгүүт нөгөө өөрхөн биений санаа зовшин гэсэн. Хэрвээ тийм байх юм бол бас өөртөө бас ажиллах шаардлагатай болов явж байгаа байхгүй. Ямар ч тохиолдолд тавих боломжтой. Өөрийнхөө байгаа юмнуудаа ашиглаад гэсэн үг. Тэнгүүч одоо зарим эмэгтэй хүмүүс чинь тэр нөгөө баг уруулаа хитрхийн унжаад том болцсон гэж санаа зовоод тэр нь бүр ингээд үргэлдээд байх бол мэс заслын ажиллаар тэрийг багсгаж гин, цайруулах юм хийлгэж гин гэдэг юмнууд байгаа. Ер нь бол байгаа юм ашиглаад тавих бүрэн боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хил бол өөр айгуу чухал. Бүр ингээд хилний дасгал байдаг байхгүй юу? Дорны янаглах урлагч ингээд алим дүүжилж тавьж байгаад нөгөө алимаа хилээрээ нааш нь цааш нь ингэж хөдөлгөө ахиад хоёр талаас нь ингэж хөдөлгөн. Тэгээ бүр алимаа ингээд цоолох ёстой. Одоо хилний кунфу гэж хэлээд байгаа байхгүй тэрийг. Одоо зүгээр утсаар унжуулж байгаа алимаа цоолох юм шүү дээ. Тийм. Одоо тэгэж хүчтэй ингэж хилээрээ өшиглэн гэсэн. Эрэгтэй хүмүүс нь шүү дээ энийг тийм. Гэтэ энэ бол мэдээж тийм амархан зүйл болж шүү дээ. Гэтэ тэгэж тийм хэмжээнд хөгжүүлтлээ хөгжсөн гэсэн үг байхгүй юу? Дорн дахны янаглах уралд гэж өөрөө цоолж байгаа юм бол тийм. Мэдээж нэвт цоолохгүй нь ойлгомжтой. Хонхорхоо тодорхой хэмжээний хонхорхоо хэмжээнд үүсгэх хэмжээнд л гэсэн үг шүү дээ. Хилж бас хүчтэй болчихно шүү дээ тий.
За манай эрэгтэйчүүд бол нэг алим аваа тэгээд туршаад үзээрэй те. Хамгийн гол нь хилээ ашиглаад хийж байгаа юм бас чухал шүү дээ. Зүгээр хилээ ашиглачаал нэг газараа ингээд учиргүй амар ингээд тийм. Тэгээд нэг юм яхад нөгөө бас юм ирдэг. Нэг газараа л ингээд долоогод юм уу эсвэл хөхөөддөг гэж гомдол ирдэг эмэгтэйчүүдээс. Эмэгтэй хүн чинь сэрлийн өдөх гэж энэ юм хийж байгаа ш. Тийм учраас ингээд байрлалын агуулсан сольж ихтэй. Нэг газар удаан игээд харна. Мэдрэлийн систем ч өөрөө доороос дэше явж байгаа яг нэг цэгт очиод ханаад буцаа буучдаг. Тэгээд нэг газараа долоогоолох юм бол тэр чинь эхэндээ сэрэлтэй юм шиг бол сүултээ ямарч мэдрэмж өгөөчдөг байхгүй. Сүултээ баг эсрэгээрээ баг зөөвөртэй болоод эхэлнэ. Тэгэхээр хэсэг тэр газар нь яж байгаа байрыг өөрчилдөг ч юм уу тий. Тэгээ ер нь бол хилэн үсгийг орчмыг яалаа гэж бодгож жоохон цагирах хэлбэртэй. Тэгээ хоёр баг уруулыг доороос нь дээш хийж гэдэг юм тий. Тэгэд ер нь дандаа ингээ хавсаргаж явна. Хилээрээ явж байгаа хоёр гараараа оруулаад хоёр талаас нь авчдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаа. Тэр ичил скил гэдэг байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр сая хоёлаа юу ирлээ шнэ эмэгтэй хүмүүс зарим нь тавьж чаддаг, зарим нь олон жил нөхөртөг амьдрсан нэгч тавьж чадаагүй. Тэгэхээр эмэгтэй хүмүүс дотор хоёр ойлголт байгаа. Нэг нь би азтай мэн тавьж чаддаг юм байна. Нэг нь би жоохон азгүйч гэдэг юм. Угаасаа би тавьж чаддаггүй төрлийн хүн гэдээ ойлгоцсон байгаа. Тэгвэл яг ийм хоёр төрөл байдаг юм уу? Эсвэл бүгдээрээ эмэгтэй хүн тавих боломжтой юм уу? Яг ийм байсан ч гэсэндээ өөрөө эхлээд хэвэн гэж ойлгох хэрэгтэй. Энд чинь бол одоо эмгэг биш энгийн. Яагаад тэгэхээр энэ чинь өөрөө 50 гэдэг процесс чи өөр айгүй төвхтэй процесс гэдэг байхгүй эмэгтэй хүний хувьд. Сэтгэл зүй орно. Тэгээ бие физиологи орно. Өөрийнхөө учир начраа олно. Тэгээ хажууд нь ядж хат ингээ бас нэг өөр хүнтэй тэр чи харилцаанд өөр яг ганцаараа өөртөөний гарангалаг хийдэг ч юм уу. Ингийн бол хүн эмэгтэй айгүй амархан тавьж штэ. А гэтэл нөгөө энэ эрэгтэй хүнтэй ороод ирэхээр энэ чинь бас асуудал үүсэж байгаа байхгүй. Хоёр хүн хоорондоо нэгдэх процесс учраас энэ чинь тийм амархан юм биш. А эрэгтэй хүнийх чинь гадагшаа чиглэлтэй учраас тэгээ нөгөө янз бүрийн механизм нь арай өөрөөр ажилладаг учраас тэр чинь ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр эмэгтэй өөрөө энэ чинь өөр угаасаа төвхтэй процесс учраас хэвэн. А тэгтээ цаг гаргаа судлаад явах юм бол 50 сурах боломж байгаа. Тэгээд боломжтой. Үнэхээр нөгөө миний түрүүний ярьдаг эрүүл мэндийн асуудалтай, сэтгэл санааны үнэхээр бүр хүнд асуудалтай тий. Тэд нар чинь сэтгэл готрлын бүр хүн зэрэг мэрэгт орсон хүмүүс бол тэрнээсээ гарахад нэлээд хугацаа шаардлагатай ш. Зарим гарч чадахгүй насаараа ч тэгээ явах тохиолдол байна. Тэгэхээр тэр тухайн хүн маань өөрөө хэр өөрийгөө зориулж оролцоо цаг гаргаж чадчихээн. Тэрнээс бас их шалтгаална. Тэгээд амьдралын баланс тэнцвэр аягүй чухал. Нөгөө талбар дээр яг ерөөд нь ингээд сайхан төлөвлөөд явахгүй бол нэг юм руугаа хит ингээд яачгаар одоо нөгөө бөмбөг байлаа гэж бодоход бөмбөг чинь ингээд нэг талдаа болдроотой болчих юм бол тэр чинь ирэхэд хэцүү болчих тийм ингээд тээглээд нөгөөтг нь ирэхгүй штэ. Тэр нөгөө талдаа зэрэг ингэж баланслж ийж тэр чинь бөмбөг чөлөөтэй ирэхдэгтэй яг адилхан байхгүй. Сексийн амьдрал таатай бай гэх юм бол санхүүгийн асуудалгүй тодорхой хэмжээнд сайхан дайжгүй явчих хэвээр. Гоо сайхны хувьд ч гэсэн бас өөрийгөө өөртөө бас жоохон арчаатай аваа явчихдаг байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Эрүүл мэндийн хувьд бас тодорхой хэмжээнд цаг гаргадаг байх хэрэгтэй. Хой үний үйлчлэлээс анхаардаг байх хэрэгтэй. Гэтэл энэ чинь нөгөө нэг амьдралын нэг юм үндсэн 8 талбар гэдэг юм аа бас. Тэрийгээ бас ингэж жоохон чеклээд хаана явж ийн гэдэргээ бас тасгал масгал байд амьдралын тойрог гэд. Тэр тасгалыг хийгээд өөрийгөө ерөнхийдөө нэг чеклээд хитрхи яваад байгаа газруудаа биш нөгөө жоохон сулраад байгаа газруудаа жоохон анхаарал өгдөг ч юм уу тий. Ингээ 3 сараар өөрийнхөө амьдралыг ерөнхийдөө нэг жилээр нэг хараад ингээ явах юм бол нэг арай төлөвлөгөөтэй. Ер нь бол санхүү амар орж ирдэ шүү секстер. Ялцчихгүй чухал асуудал та тий. Санхүүгийн эмх замбраагүй байдал тэгээд ямар ч тооцоогүй ийм байдал чи өөрөө айгүй их стресс үүсгэн тэрнээсээ холбоотой секс рүү дур хүсэл ер нь бол орж ирэхгүй шүү. Секс бол ер нь тэр чиглэл хүний стрессийг маш гоё тайлдаг л зүйл шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн бол жоохон уурж ундууцчихсэн ч гэдэг юм уу сэтгэл санаа тавгүй байх юм бол яг тийм юмны дараа айс цан их өөрчлөлтсөн байдаг тийм. Зүгээр ингээл та нар ингээд одоо эхнэр чинь ч юм уу найз охин чинь ч юм уу ингээд сексэтэл хөлсөө гартал ингээ хацраа улаа бутартал тавьчаад яг тэр үед чинь цаанаасаа шууд болчин татдаг байхгүй ингээ зэрэг нэгэл тэгээ яг тэрийг ингээ хараад хөвчөж яхад чинь одоо үнэхээр л ойлгомжтой байсан. Тэгэхээр яг тийм болтол нь 50 гэдэг чинь өөрөө ер нь л ажиллах хэрэгтэй. Зүгээр байж байгаа тийм болохгүй. Тэгэхээр эхнэрийнхээ ааш цанг засганд бол маш гоё. Ер нь тэгээ зөвхөн эхнэрч эхэлдэг. Эрэгтэй хүмүүс ч гэдэг энэ учраас яаж хийж байгаа л олчиж байгаа л та. Гол нь эмэгтэйчүүдээр л фокуслох нь чухал гэж яриад байгаа шүү дээ өнөөдөр бид нэр. За. Тэгвэл бэлгийн итвэх сайжруулах гэдэг зүйлийг бид өнөөдөр ярьж байгаа. Тэгвэл энэ бэлгийн итвэх энэ үйл ажиллагааг илүү ихээр сайжруулахад чиглэсэн
энэ хүнсийг илүү хэрэглүүл зүгээр шүүч гэдэг юм уу? Яг одоо манай подкастыг үзэж байгаа яг миний одоо доктор Өнрөө гэдэг пэйж дээр ч юм хүмүүс хүнс их асуух дуртай. Одоо яг энэ хүнсийг илүү хэрэглүүл эрүүл мэндэд сайн гэдэг бахын дэлхийн ангаах ухаан тэр чигээр байнгын л өдөр тутамдаа шин мэдээлэл гаргаж байна. Тэр тал руугаа яг бэлгийн үйл ажиллагаан дээр нөлөөсөн хүнс ч гэдэг юм уу? Энэ талаар та ер нь зөвлөгөө ер нь өгдөг үү? Энэ талаараас би асуумарсан. Яг сүүлийн 2 жил бол яг энэ дээр бас өөр бас нэлээд судлаа суралцаад бас зөвлөгөө өгөөд явж эхэлж байгаа. Өмнө нь болохоор яг би ингээл шар буурцагч нь эстроген даврыг дэмждэг. Тэгээл бас бэлгийн дурсгалт нөлөөлөг энэ төр гээл шар буурцаг зөвлөдөг байхад одоо нэг хүнсний мэдрэгшил гэдэг юм судлаад эхлэнгүүд энэ чинь харшлаа явчих байгаа байхгүй жишээлбэл хүн болгоны төрөлхийн шингээж чаддгүй хүнс гэж байд юм байна. Тэгээ тэрийгэ мэдхгүй бид нар чи идэт байгаа шүү дээ. Тэгтэл энэ хүнс сайн шүү гэл одоо жишээлбэл шоколад гэж хэлчихье заяа. Уг нь бол хар шоколад бэлгийн дурсгалтлыг бол өндөрсгдөг юм. Гэтэл тэр чинь нөгөө кофе буюу дотроо кофентэй. Тэгэнгүүт нөгөөд чи яах юм? Одоо энэ хүнсний мэдрэгчлэлтэй хүнд бол болохгүй л явчихж байгаа. Тэгэхээр нөгөө энэ хүнс зөвлөхтөө маш болгоомжтой зөвлөхгүй бас энэ юутай. Гэхдээ миний яг гол зөвлөх санаа бол эхлээд хүнсний мэдрэгшил буюу өөрөөр хэлбэл өөрөө анзаараад үз. Шууд мэдэгддэг гидсчин дүүрээд, өртгөнчин хатаад, тий унгуулад, толгооч нь өвдөө, хотоод ч нэг хоол чин шингэхгүй нэг юм цанхаагаад, завиурлаад байгаа яг нэг тийм хүнс идэнгүүт ажиглагддаг юм бэлээ. Бид нар анзаардгүй юм бэлээ л тий. Тэгээ хүнсний мэдрэгшил чи өөрөө 72 цагийн дараа шинж тэмдэг өгдөг болохоор мэдэхгүй харшил гэдэг юм чи идээд тэр дор хариу уруулан гарна. Тэгэхээр шууд мэддэг. Өндөг сүүч гэдэг юм. Тэгэхэд зарим хүмүүс ч өндөг идээд байгаа мөртлөө одоо ялангуяа манай Монгол нэг гадаад хүн судалсан байсан шүү дээ. Цагаан эдэний мэдрэгчлэг өндөр багш хотынхан чинь. Тэгэхээр энэ миний бас аягүй сайн бодолцох хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл уламжлалтаар бол ингээд бид нар ингэж ярьдаг байхгүй юу? Уламжлалт хангах ухаан. Би ч өөрөө уламжлалт хангах ухаанаар сурсан байхгүй. Дөнгөж тавьсан эрэгтэй хүнд сүү уухыг зөвлөдөг байхгүй. Бүлээн сүү. Тэгж нөгөө алдсан эрч хүч энерги нөхдөг байсан дээр үед одоо болохоор тэр чинь болохгүй байгаа байхгүй. Хүнсний одоо цагаан эдэний мэдрэгчлэлтэй бол тэр үнэ чинь уламжлалт үлдвчилтэй. Тий, улам алаад байна гэсэн. Эцсийн өвдөлнөл рүү орно шүү дээ. Тэгэхээр одоо гих мэтлэгээр хүнс бол жоохон сайн бодоо штэ. Би нэг хүүхэд тахта нэг кино үзчихсэн юм аа. Тэгээ тэр кинонд тест тийм том хүний порно кино биш л дээ. Зөв зурагтай гардаг. Тэн дээр яг нэг одоо их нэртэйгээ нэг унтах төхөөд ирэхээр ч юм уу нэг Япон билүү солонгос кино байсан баха. Тэгсэн чи яг ингээд тийм үйл ажиллагаа хийхээсээ би хүүхд байхдаа л ингээд харж байгаа юм л да. Тэндээс янз бүрийн гарахгүй хөрнэ. Зөв толгоонд нэг тийм зөв ороод иж байгаа байхгүй. Яг юм их нэртэйгээ тийм юм хийхээсээ өмнө нэг өндөг хаглаад түүхийн өндөг уугаад тэгээ уурга нөхчөл байгаа юм шиг юм л да. Тэнгүүд дараа нэг нэртэйгээ бэлгийн ажил хийж байгаа ч гэдэг юм. Нэг тийм кино илүү юу вэ зохиомжч илүү нэг юм үзчихсэн байхгүй. Тэгээд яг тухайн үед хүүхд байхдаа бодож байгаа. Ийм байсан нөхцөл наан өндөг хідүүл болт юм байна да гэсэн ойлголт төрж байгаа. Ойлголтой. Тэгтэл одоо өндөг чинь өндөгний хүнсний мэдрэгчлэлтэй өнд бол. Их өндөр өндөгчийн угаасаа одоо вакцин хийлгэчихсэн гэж байгаа шүү дээ. Та өндөгний арчилтаа юу гэж асуудаг шүү дээ. Тэгээд одоо тэр чинь нөгөө дотроо ингээд зэрэглэлээд юм л шүү дээ. Техник 2 3 4 гээд 4-р 3-4-р бол бүр болохгүй. 1 2 дээр бол таа ганц нэг бас байж болохоор ч гэдэг юм тий. Тэгээ явахаар байгаа байхгүй. Тэгэл давхараас нэмэлт нөгөө хүнсний нэмэлтүүд одоо ингээл цайрч гэдэг юм уу, витамин С ч гэдэг юм уу. Одоо тэрийг орсон бүтээгдэхүүнүүд. Одоо саяны нөгөө өндөг гэдэг чинь хэрвээ өндөгний мэдрэгчлээ идэж чадахгүй бол одоо нөгөө дахиад загас, самар иддэг ч юм уу тий. Арчлахгүй зүйлээсээ өөрөө байлаа гэдэг юм шүү дээ тий. Гэх мэтлэнгээр явна гэсэн. Одоо чинь сүүлийн хүнсний юу чинь одоо ийм тал руу яваад байна л да ажиглаад хахаар. Яг тухайн хүнд тохирсон. Тэрнээс нөгөө нийтлэг юм зөвлөхөөс илүү тэр хүний биед онцлог тохирсон юм гэдэг юм руу ороод байгаа. Сүүлийн үед хүнсний арчил, хүнсний үл зохицол гэдэг зүйл их өндөр гарч байгааг манай яг 14 дахь дугаар дээр одоо 1-р эмчилгээний хоол зүйч санчир гэдэг мэргэжлийн одоо хоол зүйч ярьсан ба. Тэр дугаарыг хэрвээ та хүмүүс үзхийг хүсвэл 14 дахь дугаар дээр ороод үзээрэй. Тэн дээр хүнсний үл зохицлын талаар маш гоё мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын тэр талаар ярьж байгаа ч гэсэн бас тэрнтэй холбогдоод тавьчих чинь гэсэн үг. За бит хоёрын ерөнхийдөө асуултууд ерөнхийдөө дуусч байна. Одоо нэг хоёрхан асуулт байна. Одоо эрэгтэй хүмүүс ч юм болохоор нэг аман секс хийх дуртай дургу гэд байдаг юм шиг байгаа. Одоо би яг эрэгтэй хүний хувьд бол надад яг тийм амар ус яг дуртай юм уу би бас яг 100% хэлэхэд бол бас эргэлзээтэй юм бэлээ. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэй хүнд эрэгтэй хүний бэлэг эрэхтэн хөөж аман секс хийхээр эмэгтэй хүнд гоё дуртай ч гэдэг юм уу
сэрлийн өдөгч гэдэг юм тийм юм хэр байд юм бол. Эрэгтэйдээ эмэгтэй нөх юм уу? Тий. Эмэгтэй нэрхтэйдэг гэсэн үг шүү дээ. Тий эмэгтэй нэрхтэйдээ ихээр тэр нэр эмэгтэйгийн сэрэл өдөөгтгүү. Тэрний нэг одоо хэлбэр ч юм уу илүү таатай байх юм байд юм болов. Асал яг адилхан дөө. Одоо жишээлбэл чи нөгөө түрүүний ярьжсэн багадаа нэг тодорхой хэмжээний нэг асуудалтай өнгөрцөн тий энэ хүчрхийлэл ч юм уу эсвэл нөгөө одоо хойд өвөө тий дөнгөж 7-8 өстэй хахад нь бэлэг хэрэгтний бариулж мариулсан юм тохиолдлууд над дээр орж иж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн чинь нөгөө бэлэг хэрэгтэн рүү нөхрөө хийхгүй болохоор нөхөр нь өөр хүүхэн рүү явчихуу гэж айгаад хийштэй. Хүчээр бас хийвэл хийн. Хийхгүй ч бас тохиолдол байгаа. Бүр ойртохчгүй. За ингээд өөрөө хүчлээд хийлээ гэж бодоход ямар ч таашаалахгүй шүү. Хүчээр хийж бодож байна тийм. Нөхрөөгөө нөхөртөө зориулж хийж байгаа гэсэн үг. Тэгэхэд зарим эмэгтэй хүн болохоор би үрийн шингэний үнэр тэр бэлэг хэрэгтний орчмын үнэр тэр хийж явах явцдаа ойртоод хөгжих явцдаа тэр үнрээр нь гэж сэрэл хөдөлдөг эмэгтэй бол эсрэгээрээ бүр аягүй таашаалаа. Тэгэл ер нь эцэст ихэнх тохиолдолд аман секс хийж өгнө гэдэг нь илүү эрэгтэйдээ илүү таашаалах үүднээс хийж байгаа үйлдэл байхгүй. Эмэгтэй чинь тэндээс бол хийж явахдаа давхуураас яхав гэхээр өөрийнхөө энийг орлогдох ч юм уу гарна гэдэг ч юм уу эрэгтэй нь хийлгүүлж явахдаа 69 байрлалаас те эмэгтэйхэн доотлог ингэдэг ч юм уу. Тэгэх юм бол тэр нь илүү ач холбогдолтой илүү гоё зүйл. Аль алиндаа илүү үр дүнтэй байх нь шүү дээ. Тэрнээс бол шууд нөгөө бүх хүнийх яг ингээл хийгэнгүүт сэрлэн хөдлөн гэдэг бол тийм бол байхгүй. Тухайн онцлогуд л шүү дээ ер нь бас. За. Төгсгөлийн асуулт нь бол хосууд секс одоо хосуудын хувьд ерөөсөө секс ер нь цаана болохгүй байна гэсэн нэг зүйл байгаа штэ хүн болгоны толгойд. За манай ихнэр манай нөхөр анх хуулцах тийм байгаагүй. Одоо нэг л тийм биш болчлоо. 1-2 хүүхэд гаргаснаас хойш гэл нөгөөх нь ч нэг өөр хүн хүсэж байгаа юм шиг санагдаа л те. Ялангуяа эмэгтэй хүн тэгдэг штэ. За одоо надаас өөр хүнтэй явчих үү те. Одоо намайг голчих үү те ч гэдэг юм. Аль алинд нь асуудал байгаа нөхцөлд яаж хоорондоо гоё нээлттэй харилцах вэ? Нэгдүгürt хоёрдугаарт нээлттэй харилцсныхаа дараа одоо жишээлбэл тань шиг мэрэгжлийн одоо секс коуч дээр очиод гоё нээлттэй осууд ярилцах энэ байдал дээр яаж ингэж очиж тэнд суух вэ? Энэ ингэж очиход бол миний бодлоор тийм амархан биш байх гэж боддог юм л да. Та энэ дээрийг зөвлөж. Энд чинь зөвхөн сексийн асуудал биш гэдэг байхгүй юу? Зөвхөн өдөр тутмын өөр бусад аягүй олон юм дээр нээлттэй ярилцаж чаддгүй хүмүүс секс дээр нээлттэй ярилцаж чаддгүй. Тий. Тэрийг аягүй анзаарах хэрэгтэй. Тэгэхээр эхлээд тэр жижиг шажиг юмнууд дээрээ ярилцаж сурах нь аягүй чухал. Өөрөөр хэлбэл ерөөсөө сонсож сурах гэдэг бол хоёр хосын хувьд аягүй чухал. Шүүмжлэхгүй, зөвлөгөө өгөхгүй, зүгээр тэр хүний мэдрэмжийг олж сонсох нь аягүй чухал байгаа байхгүй. Тэр хүн ингээд жишээлбэл чи тэгээд ингээд нөгөө хэлж байгаа ярьж байгаа хүн ч гэсэндээ үгээ бас зөв сонгож хэлэхгүй бол яг тэр хүний нэг буруу шаагаад тэр хүнийг л ганцхан буруутгаад ингээд байгаа юм шиг сонсогдоод ирэнгүүт нөгөө хүн ч бас төвчээртэй сонсож чадахгүй үгийн таслаа дундуур нь орж ирээ өөрийнхөө хамгаалах гал тэгээ эн чинь нөгөө яриа биш хэрүүл болоо явчих штэ. Тэгэхээр нөгөө ярилцсан сурна гэдэг чинь өөрөө хосуутай хувьд айгүй ихний алхам байхгүй юу? Сексээсээ өмнө өдөр тутамдаа секс чинь 7 хоногт нэг юм уу 2 хийж байгаа штэ. Өдөр тутамдаа өглөөнөөс хавлаад орой болтол бид харилцаж байгаа штэ яриагаараа. Тэгэхээр тэрэн дээрээ ойлголцохгүй тэрэн дээрээ учраа олохгүй хүмүүс чинь секс дээр юм айлт. Угаасаа энэ хэлээд ямар ойлгодог биш. Яг тэгэхээр өмнө нь өөр энгийн амьдралын юм яриад ойлголцох байгаа учраас сексийн хамыг ярихгүй нуугаад байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд тэр аягүй чухал. Тэгээд нөгөө үгээ сонгох түрүүний юм аягүй чухал. Тэгээд нөгөө хүн бас ингэдэй үгний цаана үг дайгаа явж идэг байхгүй юу? Одоо ингээл ялангуяа эмэгтэй хүмүүс шууд илэрхийлэхгүй зан төлөвийн онцлог бас нөлөөлнө. Зарим хүн чинь бол шууд гадагшаа мэдрэмжээ шууд илэрхийлнэ, таалагдахгүй нэгэд ойлгомжтой эмэгцэгцтэй би яг ийм хүсэж чинь хэлж чинь. Тэгтэл зарим хүн чинь дотгошоо хүмүүс мэдрэмжээ илэрхийлж сураагүй, яаж илэрхийлэхээ мэдэхгүй тийм дадал багтаа хүмүүс яах вэ гэхээр ансаг таалгаж байгаа юм шиг юм яриад байна. Ойлгомжгүй ингээд тойруулаад тэнгүүт нөгөө эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ яг яах гэдэг нь мэддэггүй ойлгохгүй ингээд өнгөрчин. Тэнгүүт нөгөө хүн чинь өөрөө гүйцэн сайн өөрийгөө илэрхийлээг байжж намайг ойлгохгүй. Тийм чинь ярьж яа тий. Эмэгтэй хүмүүс миний бодлоор дийлэхдээ тийм юм шиг санагдаж шүү дээ. Манай ихнэр ч гэсэн хаяаг тэгдэг. Чи тэрийг тэгэл ойлгочих хэвээр байсан шүү дээ. Тэгэд би тэр чинь стейк таны хэлдгэрийг сайн ярьж яхад ингээ мэлрээ сууж байгаа байхгүй хаяа тий. Миний тарих амарж байгаа байхгүй тухайн үед нь. Энэ одоо амьдралаас айгүй нийтлэг гардаг байхгүй тий. Тэр нөгөө ярилцсан сурна гэдэг чинь миний нөгөө түрүүний хэлдэг тархины ялгаагаа эхлээ ойлгох нь айгүй чухал. Тэгээ одоо нөгөө юм сэтгэл хөдлөлийн янз юмнуудаа эмэгтэй хүн чинь эрэгтэй хүн нэг бодоход айгүй сэтгэл хөдлөлт автдаг. Мэдрэмтгий нөгөө дотны байдыг илүү хөсөмжилдэг.
хэрэгцээг нь ойлгохгүй байна л да. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн чинь нэг окситоцин даавар өндөр угаасаа энэ олон хүн төрөлтөө үүснээс хойш энэ чинь хувьслын явцаараа тархи нь хөгжиж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө окситоцин гэдэг даавар яагаад өндөр байна вэ гэхээр эмэгтэй хүн чинь хүүхэд төрүүлдэг, өсөгдөг, хүүхэдтэйгээ харилцдаг. Эрэгтэй хүн болохоор гадуур яваад нөгөө мөнгө тий ажил албаг явчихдаг учраас нөгөө харилцаанд илүү бага ордог. Тэгэхээр эмэгтэй хүн чинь илүү ойр дотн харилцаа хүүхэдтэйгээ үүсгдэг. Учираас нөгөө ахмад наснаа асардаг энэ төргээд дандаа нөгөө юм ойр дотн харилцаанд ордог учраас окситоцин даавар нь хувьслын явцад өндөр болоод хөгжсөн байгаа даахгүй. Тэгэнгүүт эрэгтэй хүн чинь яхан дандаа ажил мэргэжил юмнасаа шалтгаалаад нөгөө тестостерон даавар нь бас өндөр үеж идэр чинь аюулын өдөөс дайрна тий өрсөлдөн чадвараа өөрөө ингээд сорно. Тэгэхээр ингээ энэ өөртөө нь олон сая жилийн турш хийсэн юмнууд нь онцлогоос шалтгаалаад дааврууд ингээд өндөр болоод хувьсад хөгжсөн юм байна л да. Энэ чинь өөрөө тархинь тодорхойлоод байгаа байхгүй. Эрэгтэйчүүд нь тестостерон даавар өндөр учраас тархин тестостерон дааврын давмгааллын шинжтэй, эмэгтэй болохоор окситоцины дааврын давмгааллын шинж чанартай. Тэнгүүд эмэгтэй хүн чинь яах юм гэхээр окситоцин учраас дандаа л мэдрэмж. Тэгээд эрэгтэй хүн чинь болохоор дандаа л өөргөө сорьсон хүч, тий ажил алба нэг юм баатарлаг үйл хэлжүүл болоо. Хайр дурлал романтик үе муу бол сонирмш. Эхний 2 жил романтик, тэрнээс хойш ер нь романтик юм бол тэгээд эрэгтэй хүн бол санаачлахаар бол хийх жоохон хэцүү. А ямар хүмүүс романтик байгаад байна уу гэхээр эмгтээлэг тарихтай эрэгтэй хүн. Тэд нар бол угаасаа эмгтээлэг тарихтай учраас эмгтэн хүн юу хүсэж мөрөөдөг яадгийг ойлгоод мэдэрдэг. А тэгтэл ийм хүмүүс чинь цөөхөн ихэнх нь эрэгтээлэг тарихтай эрэгтэй хүн байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө эмгтээчүүд чинь харьцуулна шүү дээ. Тэдний нөхөр тэгж байгаа чи тэгдэг өстэй гэл тэгэл зурагтаар үзэж байгаа юмнууд нь дандаа эмгтээлэг тарихтай эрэгтэй хүн рекламд нь. Тэгэнгүүт нөгөө эмгтэн хүн чинь нөгөө дандаа харилцаанд нөгөө гомдол үүссэн явж байгаа. Миний сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байна. Надад анхаарал хандуулахгүй байна. Чи тэгсэнгүү ингэсэнгүү гэдэг аюу хүлээдэг, хардаг. Тэнгүүд нөгөө манай эрэгтэйчүүд чинь нөгөө романтик байдал тийм янз янз юмнууд гарахгүй шүү дээ. Тэнгүүд өдөр тутмын юм дээр эмэгтэй хүн чинь байнга нэг юм гомдлсон байдалтай. Тэнгүүд нөгөө ярилцаан дээр чинь гомдол үсээд байгаа учраас ойлголцож чадахгүй. Тэгээ секс рүү ороод ирэхээр чинь нөгөө чинь бүр ойлголцохгүй тавьчих байгаа. Тэгээ энэ бас айгүй чухал гэсэн үг. За тэгээд өнөөдрийн энэ дугаар танд хүрэхэд мэдээж ивент тэтгэгчийн тусламжтайгаар бид бүхэн багаар ажиллаж байгаа учраас ивент тэтгэгчээ бол танилцуулах зүйл аргагүй байхгүй. За өнөөдрийн ивент тэтгэгчийн бэлэг дээр гэвэл зөв тасал компани Альбисны эрхтэйгээр оруулж ирдэг хар өрөнд бас хамтарч ажиллаж байна. Тэгээд одоо зөв тасал компани бас ингэж оруулж ирдэг одоо бүтээгдэхүүнүүдийн дээж энд байгаа. Тэгээд танд бас бэлэг болгож өгч байна. Баярлалаа. Хар өрөнд бас угаас би хэрэгэлдэм өө. Хэрэгтэй юм гэсэн байна. Өрөнд асуул бас хүн болгоно. Ер нь бол сүүлийн үед хүмүүс хэрэгэлдэг болсон байлээ. За тэгээд бид нар уг нь бол маш олон бэлэгтэй. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр яар сандраад ерөөдөө яг зочныхаа яг хэлсэн цагт бид нар гяс эхэлж байгаа учраас ивент тэтгэж байгаа зарим бэлгийг бас авчирч үнэхээр амжсангүй. Тэгээд ивент тэтгэгчнэр гэвэл манай одоо ивент тэтгэгчнэр гэвэл дийлэнх хүнсний компани гэдэг. Газар шим компани. Газар шимийг бол хүн болгоо мэдж байгаа. За мөн Монкрем компани гэж байгаа. Одоо нөө бид нар доктор унаа шүдний тэгээд шампунь халгаа шампуныг хүн болгон л мэднэ шүү дээ. За тэгээд мөн дээрээс нь асарт мед эмнэлэг дээрээс өнөөдрийн дугаар хүрж байгаа. Асарт мед эмнэлэг маань бас бид бүхнийг дэмжиж хамтарч ажилладаг. За тэгээд бусад ивент тэтгэгчүүдийн маань бас шторкуудын завсраар явж байгаа. Та бүхэн бас үзсэн бах. Гол нь ивент тэтгэгчнэр олон реклам явж ингэж та бити нэг одоо яагаарай уурлаарай. Бидний аль болох тань төвгүй үднэс ингэж хоёр багцлаад явуулж байгаа. Тэгээд ивент тэтгэгчнэр байгаа учраас бидний энэ одоо дугаар өнөөдөр бас та яг сексийн боловсрал энэ зүйлүүдийг бид нэг ярихаас хичээд идэг хэрнээ дотроо энэ мэдээллийг хаанаас яаж авах вэ бүгд мэдэхгүй байгаа. Ялангуяа өсвөр насны дүүнер маань ч гэсэн өнөөдрийн бас энэ дугаарыг үзэхэд бол бас амьдралд нэг бэлгийн боловсрал нэг жоохон ч гэсэн чатанд өсөх бах. За тэгээд хосууд маань амьдралтаа нэг учраа олохгүй маргалдаад ингээд яваад байгаа. Би бас өнөөдөр их олон зүйлийг мэдэж авлаа. Тэгээд энэ зочддоо би бас үнэхээр талархдаг. Бид бүхний урилгыг хүлээж аваад ингээд цаг заваа зарцуулж байгаа. Тэгээ гол нь манай өнөөдрийн зочин бол пэйж хуудас байж байгаа тийм. Sex coach цацаа гэдэг пэйж хуудсыг би бас энэ дэр харуулад өгч та бүхэн тийшээ ороод лайк дараад маш олон хэрэгтэй мэдээллийг аваараа. Би ч гэсэн мэдгүй маш олон мэдээлэл тэндээс авж байгаа. Тэгээ өнөөдөр ямар ч бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцээсэн танд баярлалаа. За баярлалаа. За тэгээ мэдээж бид бүхний подкаст 16 дахь дугаар ингээд орж ийн. Бид бүхний дугаар цаашдаа идэвхтэй явахын тулд та мэдээж энэ дээр ороо subscribe дарсан байгаарай, лайк дараарай, комент хийрэй. Манай орсон зочин болгон доор нь магтаж бичсэн тодорхой хэмжээний одоо шүүмжилч гэдэг юм уу, зөв шүүмжилч гэдэг юм уу, энэ зүйлүүдийг бүгдээр орж уншиж байгаа шүү. Тэгээ манай багийнхан та бүхний энэ одоо идэвхтэй энэ үздэг байдалд бол маш их талархаж байна. Дараагийн чухал подкастаар иргэн уулзлаа. Баяртай.